Nami. Nominas. Nami. Cinder. Nominis. Cindersa. Nami. Номиндер. Segi. Nami. Cinder. Бидний Notes podcast. Юу яцгаа? Та нарын подкаст. Нэстэг тав. Тэгээс Та нар подкаст юу гэж хэлээ? битүүр юу гэдэг лээ. Hey, what's up guys? What's up guys? Үгүй тийм байх зүгээр. За, юу хэлсэн ч тийм. Бүр нэр юу гэж хэлдэг лээ. Санахгүй байна гэсэн. За, сайн мэдсэн мó л гэдэг бах та. Шинэ дугаар хэлчихье. Өнөөдөр маань дугаараар Нэстэг тав подкастын орж байна. Та бүхэн Нэстэг тав подкастыг сонсдог бол яг одоо Нэстэг тав подкастыг бидний Notes podcast-аар сонсож байна. Би дөрөв нийлж хийж илүү. Хийжсэн шүү дээ. Харин хийжсэн байхгүй би санахгүй байна. Юу дээжсэн. Чигээс юусэн санахгүй байна. Дуун цочтын зураг дотор чи юу байсан байхгүй. Би тэгээ амд имиж ам гэсэн байхгүй. Тэгээд антиг ерөөс санахгүй байгаа юу ярьлаа хэвдүүлээ. Мэдгүй. Тэгэл нэг онц юм яриаг бахдаг угаас тэглээ. Тэ амарчсан орчихсан гэл тэ. Тэр ихтэй зөвхөн voice дугаар байсан шиг санагдчих. Тийм. Тийм voice гэсэн болохоор санахгүй байна л да. Гэхдээ танаагаарш манаагаар цацагтлаа яалаа. Аль аль наримдсан санаж. Тийм лөө. Тийм хаа. Тэр чи нөгөө MGG-д бичсэн шиг санаж байна те. MGG-сэн баха. Яа, ის санжинда. За та хоёроор юу байна? Яага подкастыг хийх вэ? Шууд яасан бэ? Ажил яасан бэ? Яа зогсчоо. Тэгэл талтаа ер нь за андаас ихлээд хариулсан сонсё. Тэгээ талтаа жоохон завгүй байлаа. Миний хувьд болохоор яг өнгөрсөн нэг жилийн хугацаанд яг сурчаад ирсэн. Жохоор харах уу? За. Тэгээ нэг жилийн хугацаанд англи мастертаа сурчаад ирсэн. Тэгээд холын занаас бол худлаа ирсэн гэсэн. Хот юм бэлээ хаалын цай. Хот юм бэлээ. Хязгаарч хийсэн юм уу та яа подкастаа? Тэр бүр өмнөцсөн те баг 3-4 жилийн би бас тэр үед нэг хайлт англи явжсэн. Тэгэхээр зүгээр нэг хийх гэж оролдоод тэр ер нь жоохон димэс те. Ковид нэг хийсэн. Тоглолт эхэлсэн шүү. Тоглолт эхэлсэн. Яг одоо бид нарыг бичиж байхад Монголд Фуриатай тоглоод ер нь би бол хожигдно гэж угаасаа бодож байгаа. Гинэ. Тийм. Би юу сонирхдаг юм уу? Би миний ганц үздэг спорт. Би бол контр 1-1 6 гэж. Тэр чинь л графикын сайжирсан юм шүү. Өөр юу өөрчлөгдсөн. Яг яруу зөндөө юм байдаг хөө тэгээд. Сумаа бодлож авах байлцсан байлээ. За. Гэх сумаа авдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэр тийм байхгүй сум боо сумтайгаа ирдэг юм лээ. Боо сумтаа. Хүй Counter Strike-ийн зохиогч нь ямар хүмүүсийг та нар харсан уу? Хятад байдаг лөө, Вьетнам ч лөө. Вьетнам хүмүүс. Gabe New. Gabe юу зүгээр Wolf биш үү? Зохиогч нь л. Wolf ч худалдаж авсан юм байлээ дараа. Тийм үү. Зохиогч нь яг тийм Вьетнам юм билээ. Яг гэр бүлээрээ Вьетнамын дайны дараа ингээ нөгөө юу яагаад Америк руу өрсөж юу яасан гэсэн төр өссөн юм байл. Тэг чинь очоод тэгээд Counter Strike зохиосон юм билээ. Гахлагац. Гахлагац. Вьетнам хүн билээ шүү guys. Shout out Vietnam. Аз хүний зохиосон юм тэгээд Европод эзэгнэж байгаа юм байна те. Nice. Би нэг ажил дээр байгаа юм санагдаад. Ажил дээр бас бүгд контр үзэл алуу. Би ингээ ганцаараа юм аагаалаа гэлээ. Өөрөөрт юм ярил. Гэхдээ ах тэгэл гой дэмжихэмтэй ах чамаа гоё юм билий. Би одоо л спорт яг одоо амар Ливерпул гэл хөл бөмбөг үздэг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нэр ингээ амар фанатууд тэгэл мерч идэр авч маавал клуб мөбтэй байж магаад байдаг шүү дээ. Тэгээ одоо би амар ойлгож байгаа юмны фан ах чамаас амар гоё юм билий шүү. Гэтэ яаж яах юм ч бас монголчууд гэдэг утгаараа. Харин тийм амар гоё. Монголчууд бүр дэлхийн чи бас нэлээд том спорт шүү дээ. Тэрний бүр топын топт ингээд хүрч чадж байна гэж бас. Тийм, тэгээ Азууд ер нь чаддаггүй басаа. Тийм шүү дээ. Бүр Азтай энэ ч юм баг цагаан Аз нэстэй. Тийм, Азтай нэгт. Тийм, тэгэхээр бас гоё. Тэр тийм. Хэсэг дэлхийн нэгтэйсэн шүү дээ. Тийм. Нэг 2-7 хоног лөө. 2-7 хоног байсан. 2-3 7 хоног. Харин тий. Хэр удаа байсан би мэдгүй нэ. Тийм. Ямар ч ихэнх хочсон. Тэрэл мэднэ. Тэгээ олоола хувааж авдин гисэн. Тэгж. Тэгэх бах уу. Тэгсэн чинь манусаас л баян. Миний энэ Counter Strike-ийн ганц дургүй юм нь бетиг бол арай л дэндүү сурталчилт юм бэлээ. Бүр үнэхээр улаан цагаан тий. Бус нэг санаа зовдөг штэ жоохон
Go-ийн ертөнцид энэ геймингийн ертөнд бетиг сурталчлах нь амар энгийн үзэгдэл. Угаасаа бетиг л сурталчилт юм бэлээ. Одоо энэ аль бие усны сувгаараа юу? Өөртөө манай Монголд багч амар олон бетиг ингээд рекламд. Тэгэл ингээ энэ дэр нь 1x Batman гэдэг. One expect respect. Тийм. Тэгээ битим өрөөтэй тоглол. You will lose 100%. Тэр бол тэрний учрыг олно гэж юм байхгүй тий. Ялна гэж байхгүй. Тийм бүх амар Зөндөө амарлаа. тийм түүх сонссон. Амар түүх зөндөө байд. Амар дүүхэд өгдөг тий. Чи өнөөдөр нэг хар тамхины хөршсөн. Sorry. Чи sorry гэсэн Тийм ээ, би яг намайг юу гэсэн тий. Тийм. Тэр ямар байсан? Амарсан. Чи бүхнээр сонссноо? 45 минут хүргэлтэй заа. Хүнд ээ нөө. Ойлголоо гэж Ярь сонс тэр. Намайг уу? Намайг сонсоорой гэсэн. Би билээ ерэн сонсоорой гэсэн. Ер нь хүмүүст ерэн сонсоорой гэж хэлсэн ер нь бол тэр дугаарууд их зүг юм шиг санагдсан надад. Манай явах шүү дээ. А тийм үү. Навна! Тийм. Одоо зочин нь уу? Үгүй тийм тэр охин манай анги хүн. Миний бүр бага ангийн миний орсбрын найз. Тэр түүх нэ. Шара respect намна. Тийм ээ, respect. Тийм нээлттэй байна гэдэг бас жоохон амар тий ялангуяа хар тамхин дээр Хим үү? хохрогч. Тийм бас тэр дунд нь мэдээж шар тамхи гэснээс нь бетмит ороод ирж байгаа. Тийм бас битнийхээс түүх нь бас амар л. Тийм нөхөр нь. Зүг би нөгөө respect би бүр намнага respect гэсэн. таксинд явж байгаа нөгөө манайх нэг загтлуун шдэг юу гэдэг штэ. Монгол радио. Гэтэ яг тэндээс ихсэн байж магадгүй мэдгүй аль нь төрүүлжээ. Тэгээ тэдний нэг загтлынхын сэдвэн ч илүү бет байсан юм аа. Яг бет биш мөрөөтөө гэд ерөнхийдөө тэг нэг залуугийн стори бүр ямар дуустгүй зовлон бэ гэж бодсон. Бүр хамаг тэг яаж хийж байгаа л ингээд учрыг олоод байр маараа зараал ингээд дахиад мөнгө олоод тэг өөрийнх нь сэтгхүүн за би одоо яг авчнаа би одоо яг авч чинь тэг буцаа бүх юмаа би эргэж олоод би тэг амьдралаа буцаа босгоод ирнэ гээл тэгэл гайгүй хажиж байгаа л бүгднгийн дахиж алдтаал ёо бүр амар хэцүү. Тэр яга нүг тэнийг сонсчихсан байна. Яга нүг хүүхдэн төрсөн гээд тэгээ нэг хоёр найз нь гэртээ ирж хоёр найзаа гэртээ өрсөн чинь гэртээ нь ирсэн чинь нөгөө хоёр найз нь бед тоогч моглол тэгснээр тэр найз нь сонирхоод яг яатсан чинь амар их мөнгө хожиж моджвал яг тэр байсан хаа. Яг тэрний бас сонссон байна тэр цагааг. Үнэхээр дуустгүй юм байлээ шүү ёо. Амар юм байлээ. Тэр яг нөгөө танаа найзын тэр дугаарлаа бүр яг зүрхэнд хүрсэн. Тэр нь нэлээ гэдэг юм шиг юмнаас зовж байгаа болоо. Чи тэрийг сонссон уу? Сонссон. Намайг бас подкастер аваад. Тэгээ би тэр подкастыг бол сонссон. Тэр тийм байгаа яваад байгааг. Тийм. Би гүн сорохыг сонссон. Гүн сорох таалагцаа. Тийм. Би тэгээд тэр эмхтэйг сонсчоод тэгээд шууд үргэлжлүүлээ бүгдийг сонссон. Тэр зочдуудаа тэгээд яаж оруулж байгаа юм бол тийм түүхээ яриач гэл шууд их юм бах та. Хүн тэгж шууд тэгээд гэх болов амар personal story үздэг чинь. Юм аял болох нь л гэсэн. Энэтэй засан хастай жоо холбоотой юм шүү. Цагдаагийн газраас юм шүү. Татвшийлээ яг юутай тэмцэх. Хар тамхитай тэмцэх газраас юм шүү. Тийм энэ яг тийм төслийн дагуу явж байгаа хаа. Сайн мөнгө өгж байгаа гэж бат. Тийм төслөөс. Тийм. Тэгээд угаасаа орж байгаа хүмүүсд нь угаасаа ойлгох. За тэр нь ч хайшин гэхдээ ер нь Гадарч болохоор. гэж бодоод мэдгүй хин ч холбогдсон тэгэл заа. Эсвэл хэрвээ гэж бодсон. хар тамхитай тэмцэх газартай холбоотой бол дата байгаа шүү дээ. Тэгэл ойлгомжтой байдаг байх л та. Лист байдаг. Лист байгаа. Тэр листэнд хэн явж байгааг тийм авиртай. Бид таашгүй. Бид дөрвийн бодлоо тагсан шүү. Бид дөрвийн тархинууд таахгүй. Бид дөрүүлээ байж болно. Тийм авиртай. Би сторига ярий гэж. Йоо. Өстой ямар ч гимгүү юм шүү би. Би дугаар дээр ноос авчихсан. Амар гимгүү царайтай байдаг. Яа үндэ ингээ Мексикээс амар Кокейн оруулж ирээ. International drug overlord байсан байв яхаа. Би яг үндэ Монголын Scarface. Онгоцоо хідэн ингээ тоон орон зөөдөг байлаа. 1976 онд тэгээд. Escobar. Scarface-ийг ярьж өгөөд. Чи надаас идэвсэн байхгүй юу? За. Түрүү юу ярьж байлаа? Чи яг яагаад хийхгүй байгаа юм? Тийм шүү дээ. Тэ. Яа нэгдүгээр анд явцсан. Тэгээд би амдгүй угаасаа хийж чадна мад нэг аим юм өөртөө итгэлээсэхгүй юу? Тэгэл за нэг гоё сонирхолтой зочин олж тэгэл хийх байл үүдээ. Яг тэгэл ганцаараа өөр нэг зочинтой ингээл хийсэн чи амар хэцүү байсан.
Тэгээ анд үнэхээр байх ёстой гэдэг юм тэгж ойлгос чи өгөн билээ бол зүгээр яг ингээд бас өөр ко-хост болоод бас хийгэрээ гэж хэлсэн л дээ. Зөвшөөрөл өгсөн юм байна шүү дээ тий. Тийм хамаагүй чи ингээд явуулч левел ингээд өөр хүнтэй хамтраад хамаагүй шүү дээ тэгээд. Чир билээ. Энэ бол polygamous relationship. Тэгэхээр ер нь бол хийгээч гэж бас салтахгүйсэн тий. Юу нь тийш дээ чи хийхгүй юм уу гэж. Тэгэхээр би нэгдүгээр тохирох тийм кост олоог маа. За. Тохирох юм наасан ч болно. За. Наацсан байж тээ гэж. За. Ингээд дөрөв. Энэ тодалкын гоё юм. За баярлалаа. Чамд ногоон гой зөгч юм. Өнгө гоё шүү дээ. Тэгээ зүйл мүлтэй ч юм чи бэлгийн амир гангаа аль хурам уруу хараа л та. Oh my god, надаас амар айж бүрэн хараа л та бүгш юм. Хоёр хал байна штэ. Тэгж бүгш байдаг штэ. Та чам бүгж байгаа юм. За чи бас энэ бас бугуувчтай. Минийх basic. Муу юмнаас хамгаалдаг буувч. Guys, би бүрч. I need something to хамгаалах мэ. Өөр амар шүү дээ юм. Тийм байна, амар л. Чи нөгөө сүт бүгж юу яасан? Сүм бүгж үү? Яага. Сүт бүгж гинэ сүм бүгж. Сүт бүсгийн бүгж мэдхгүй юу гэдэг вэ? Гэхдээ тэр ингээд чи ягаа нэг харчаад над чинь баг чи гадар өмсч явмааргүй байх гэж хэлсэн шүү дээ. Тэгээ чи айцсан уу? Sorry. Би тэрнээс жоохон айсан. Хүн голчул яах юм гэж юу одоо лараа гэлгэр юм бэлээ. Тийм тэгээд жоохон айсан. Гэхдээ ер нь алцуудаг л дээ. Тэгээ so I see on my ring. Тэг байсгал ингээл тэ. Excuse me. Excuse me. Хитвэ. Энэ яг энэ яг бүгштэй ороо ингэ зааж. Заас минийх гол. Yeah. So as I was saying. Чи юу ярьчлаа? Би хариулсан шүү дээ. Сэтгэлсэн ярьчлаа юу шүү дээ. Маг ёо За подкаст. Окей. Тэ миний зүгээс яа хийв юм бэ гэх тийм. Анд байхгүй тэгээ угаасаа амдгүй хийх хэцүү байлээ. Кост олно гэсэн чи би хайгаагүй тэгэл за нэмсээ ирэхээр нь болёо гэл. Тэгээ угаасаа юу н бит хоёр ярьсан юм аа дугаарууд нэг сүүл рүү жоохон сонир болоод байна. Тэгээ ер нь нэг юм өөрчлөлт хэрэгтэй. Тэгээ за нэмс хийхгүй байж байгаа дахиж хийж эхлэхээр жоохон арай жоохон өөр үзье. гэж бодсон юм аа. Тийм ээ, яг өөрөөр үзэж байна. Яг одоо бидний нус подкаст аа гэж. Та хоёр бидний нус подкаст нэрийг авах уу? За яах юм бэ? Бид хоёр Юу ч одоо хүний ингээд олон жил ингээд бүтээсэн брендийн нэр. Эсвэл ингээ бид хоёрын чаналын нэрийг салчих гэж. Нэстэг таагаа. Яг яа. болж байгаа. It's time. Өмнөх дугаар дээр бид хоёр бүтэн 2 цаг ярьсан. Энэ талаар Тийм, бид хоёр зарлцсан байгаа байхгүй яг өмнөх дугаар дээр. Тэгээд манай одоо community-д яг ингээ хүн нас орсон юм шиг л байгаа. Тэгээ break up болсон юм шиг л байгаа. Тийм, бүгд эмгэнэл илэрхийлээд ингээд 6 жил за дай май болж байгаа. Тийм, 6 жил 22 дугаар дааш 22. Одоо энэ 21 дугаар. 22 дугаар хийх юм уу те гэхэд. Тэгээ 300 дугаар юм хийх ба одоо 279 дугаар юм байна. Тэгээд танд 21 дугаар байгаа гэсэн. Тийм. Яаж иж байгаа 300-аа хүргэн. Тэгээ тэр нь 7 нот нэг бичгээр 5 сар дуусах байхгүй юу? Бид хоёр арай эрт хэлсэн. харин тий. Зүгээр. Шахчаад нэг 2-3 сар би бол дуусгая л гэж бодож байгаа. Эртнээс жоохон ингээд сэтгэл зүйн бэлдэж өгч байгаа. Yes, ер нь Сүүлийн 20 дугаар гэж сүүлийн 20 дугаараа сонсоосаа гэд. Яг нэг сүүлийн final season гэдэг шүү дээ. Тийм, final season. It's the final season. The final season. Countdown. Үргэлжлүүлээд дүүр подкаст хийх үү тоо? Үгүй. Би стрим хий гэж бодож байгаа. Тийм үү. Тийм. Гейминг уу? Twitch дээр Twitch. Тийм, би OnlyFans карьераа эхлүүлт юм уу? Тийм, энэмен эднэр шиг. Энэмен юу тий? Энэмен стрим хийдэг штэ. Очи нэмэн үү? Тийм үү. Дуучин энэмен, рэпер Стрим энэмен. дээр юу тий? Тоглоом тоглолт юм бэлээ, Go тоглолт юм бэлээ, Valorant тоглолт юм бэлээ. Би гэхдээ гейминг биш. Илүү commentary стрим хийдэг юмэр байгаа тийм. Чи гоё. Чи Монголын speed болооч. Тийм амар энерги авах. Гасаж болоо ном тэвэр. Өсрөж наа тэвэр. Би бол нэлээд зөндөө хэлсэн шүү. чи speed шүү байгаа. Чи стрим хийвэл бас чадах байх юм юу байна? Potential. Character байна. Yeah, you have the character. Надад бол тийм энержи бол байхгүй.
Жорж Клуни гэлээ. Тийм ээ Жорж Клуни. Жохон царай мэрага дөхүүлэлтэй. Жорж Клуни бас болж шүү. Биш чи хинтэй адилхан. Джеймс Франкотой адилхан байж болно. Джеймс Франко. Чи ах нь үлээ. Ах нь дүүнээс байж болно. Би дүүн болё. Тийм, Дэйв Франко. Ах нь угаасаа нөө штэ. Тийм үү. Дэйв Франко байж болно. Эхнэр нь хөрх штэ. Дэйв Франко нөө. Тийм, комедиан юун дээр тоглодог. Community биш үү лээ? Community лөө. Комеди гэдэг штэ. Ситком. Тэрний том хөхтэй охин нь. Тийм шүү дээ. За окей. Хөрх эхнэртэй. Чи юу хий? Би юу? Би тэгэл 6 зарна. Мөрөнд талхиндээ. Чи нэрээ бодог зараад байгаа шүү дээ. Тэгээд чадвал яг подкаст шиг нэг тийм хийж бодчих. Тийм нэг охин баа нэг дэжүү охин байна. Номитой амир адилхан. Тий надаас салаад өөр охинтой суугч. Тийм ер нь номитой чамтай амир адилхан нэг охин байгаа надад ингээд Зүгээр шүү. бас янз бүрийн юм хийждэг. Гэтэ яг тэр охин бас төшөр хөгөө би мэдгүй. Replacement. Гэтэ бас яг юу хийж мэдгүй. Бид хоёрын яриа удаж байгаа маа байсан. Гэтэ би яг бидний нус шиг юм хийхгүй хаа. Би арай илүү бас тэр нэг жоохон тийм зүгээр энгийн дими яриа биш яг арай жоохон нэг гүнзгий ниш юм л орё гэж бодож байна. Тий ниш бид хоёр нь нишрэх гэж байгаа байхгүй юу? Тийм. Finance тал руугаа орох гоё юм болов гэж би бодсон. Тэгэхгүй байх нөгөө тийм санхүүгийн мэдлэг олгодог тийм подкаст ч юм уу тий эсвэл нэг тийм Чи манай нэвтрүүлгээр орох байсан юм шүү. Том тоо. I don't know a thing about санхүү. Өчигдөр тэгсэн санхүүгийн подкаст тийм гэж. Тийм тэгээд that's why би амар санхүү сайн мэддэг хүн таамс. Тэгээд асуулт асуудаг нь л баггүй юу? Тийм би амд дами. Дам байн дамар хоёр аа. Maybe something like that I'm thinking about. Тэгээ ер нь санаа нь бидний нууц подкаст ингээд it's time л гэж бодож байгаа. Тийм яг энэ подкаст ингээд болох цаг нь болж байгаа хаа. Статистикс гэж харуулж байгаа. Ер нь бол тэгээ бид хоёрын бас юу өөрсдийн байдал ч гэсэн тэгж. Тийм ээ. Одоо ингээд биний нууцын сэндэр гэхээр би бас that's not me ч юм уу. That's not me гэж бодоо. Номи яах вэ? Номи бол ингээд архитектор номи байж болж байгаа хгүй. Номи архитектор номи бас архитектор номи. I'm nothing but биний нууц подкастын сэндэр. Багад аахгүй. Миний хувьд бол. Тэгтээ биш би баярлж байгаа. Тийм. Maybe a mom. Тэгтээ яа. Тэгтээ тийм баярлж байгаа. Maybe a mom. Бид ээж лөө. Тийм тэгтээ яг нөгөөний уусаар юу яг биний нууцын сэндэр гэдгээс илүү бас нэг тийм уран бүтээлч сэндэр гэвэл бас тий something өөр гайс тий. Яг тэгтээ бидний нууц подкаст байгаа учраас бид хоёр юм ярьж байгаа шүү дээ тий. Тэрнээс биш хаваас эхлэж байгаа биш. Нэг юм суурин дээр тэрэндээ бол угаасаа амар их баярлж байгаа. Thank you. Юу өшөө 20 доор байгаа шүү дээ. Одоо яа зүгээр ер нь байнгын сэтгэл зүйн бэлтгэл шүү. Өдөр болгон дугаар болгоноороо дарамт өгнө. Дугаар болгон дээр бидэрт болгож байгаа шүү гэж шигээ тий. Зэт. Дараагийн дугаар тий одоо 20 анги. Тэгсэн 19 18. Тэгэл Тийм. Countdown шиг үү? Яа it's like The final countdown. It's the final countdown болчихно дөө. Андар юу вэ? Sorry. Надад зүгээрээ тэгэл сая 2-7 хоногийн өмнө ирчээл байж гин. Гой Монголтой ирэл. Монголтой ирсэн чинь тэгэл гоё юм. Найзтайгаа уулзсан. Тэгээ найзтайгаа уулзаал сайхан. Яг ирэхэд бол гоё байсан тэг. Төвжирлгөө. баг 90 шууд уулсан тий. 90 маргааш гэж. 2 оноо 2 оноо уулзсан тий. Тэгэхээр 2 3 оноо унцсан. Цагийн зөргөө гарах гэж. Тиймэрхүүдүүд тэгэл сурчаад ирлээ Англид. Тэгээ ер нь л их гоё сонирхолтой жилээсээ миний хувьд л тийм өөрчлөгдсөн гэх юм уу? Тийм. Яаж өөрчлөгдсөн? Жохон бодол санаа арай өөр юм арай их боддог болсон. Тэгэл ингээ өөр хүмүүстэй хамт ингээл шал өөр хүрээллээс гараад өөр хүрээл дээр очиод өөр хүмүүстэй танилцал ялангууд нэг арай жохон юмнуудыг өөр талаас нь боддог болоод малаад гэх юм уу? Тиймэрхүү талаас сайн өөрчлөгдсөн. Том болчиход хүрээд ирсэн ба шүү дээ. Мэдхгүй яа. Та тийм л хтэй юм аа. Гэж хэлж болох хаа. Шивнинг гэр явсан тий? Тэгсэн. За шивнингийн тухай нэг жоохон тайлбар хийгээд үгүй яаж шивнэндээ авсан. Яасан гэж. Шивнингийг таард тэр нэр яриг бах тий. Би нэг хальт
ярьсан. Синдрийн Лондонгийн дугаар дээр. Чинийг ер нь хүмүүс гайгүй сайн мэддэг байх таа. Ер нь чинийг болохоор нөгөө Английн засгийн газрын тэтгэлэг зүгээр 1 жил ингээд Англид очиод тэгээд нөгөө нэг мастерс сурахад тэгээд бүх зардлын дагаад сар алга стипенд өгөө сургалтын төлбөрийн дадаг. Тийм тэтгэлэг гэдэг. Тэгээд ер нь бол Монголоос жилдээ нэг 15 16 хүн ингээд тэгээд шалгараад явдаг. Тийм хэлбэр байгаа. Тэгээд тийм юм тэгээд шалгараа явсан. Мундаг байна шүү дээ. Мундаг юм аа. Шалгарахын тулд одоо яг юу их вэ? Чам тип байна уу? Тийм тулд яг уу. Зүгээр ер нь л амар клишэ юмнууд л ярих л та одоо нөгөө эссен одоо мэдээж яагаад юу гэхэлэр нөгөө нэг юу чи юу яг яах гэж сурах гээд байгаа. Тэгээд юу сурах гээд байгаа. Тэгээд сурсан юм эргэж буцаж ирээд яаж одоо нийгэмдээ үр нөлөө үзүүлэх гээд байгаа гэдэг л хамгийн гол асуулт байхгүй юу? Тийм. Эсээ бол нөгөө дөрвөн эсээ гэдэг. Одоо манлайлал, одоо networking, тэгээд нөгөө study plan, career plan гэдэг. Тэгээд тэр дөрөв нь өөрөө ер нь хоорондоо одоо уялдсан тим байж ер нь хүчтэй болт юм байна гэж ойлгосон. Ер нь тэгээд бус тэнцүү хүмүүсийнхаа эсээг бас ер нь ярилцаад хоорондоо тэгээд тийм. Ер нь бас ботход ер нь жоохон тийм амбицтай хүн бас байх хэрэгтэй юм шиг байна тий. Нэг тийм даруухан бас байгаад гэж болохгүй. Тийм угаасаа эсэнүүд нь дандаа лидершиптэй холбоотой эсэнүүд байдаг юм билээ. Ер нь аль нэг даруухан байгаад байхгүй яг тэгэл өөрхөн бодож сандаг юм аюу гой цэгцтэйгээр тэгэл аюу зөрөгтэй оруулаад тэгээд чи энийг хийхин тулд өмнө нь юу хийсэн одоо тэгээд ирээдүйд хийх юмд чинь ер нь сурах зүйл чи яг яаж нэмэр болох гээд байгаа гэдгийг л аюу гой цэгцтэй гаргаж ихэд ер нь болчих واخ л гэж байна. Тэгээ хэр сэтгэл хангалуун байна. 1 жил чинь бас богинохон шүү дээ. Тий, ер нь л бүр маш сэтгэл хангалуун хичээлж болохоор баг ингээд хүлээлтээс илүү байсан ч юм уу те. Анх ингээд яг явж байхдаа мэдээж ингээд тэтгэлээр явна гэж чинь гоё штэ. Тэгэл ажлыг шаардлагагүй тэгэл амар өндөр суралтын төлбөрийг цаанаас нь бүгдийг төлчихөж чинь. Тэгэл гоё хүмүүстэй найз олно гэл ер нь л хүлээлт бол өндөр байсан. Гэхдээ яг бодиттой адил бол бүр хүлээлтээс давсан гоё эсэн юм уу? Ямар гоё юм. Тийм, ягаад тэгэхээр ингээд яг ингээд одоо яг ингээд буцаж ирчээд ингээд эргээд харахад амар олон зүйл өөрчлөгдөөл олон юм ингээд бас ингээд надаа ингээд өөрчлөгдсөн байгаа болохоор би тэрийг бодонгууд болохоор ингээд тэрэндээ бол ингээд амар их талархуу штэ байгаа. Сургуулаа сонгох юм байлээ штэ. Чи ямар сургууль сонгосон юм? Лондон гэхээр хитгэн сургууль байгаа бах тий. UCL. Тэгэхгүй хит гэж маш олон сургууль. Тийм үү. Би хит юм байна. Тийм. Би 3 сургууль уу? Тэгээ би болохоор Warwick тэгээд King's College тэгээд Queen Mary гэдэг 3 сургууль сонгосон. Тэгээд яг за түр шууд л ярьчихдээ тэгээд нэг сургуулийн 3 сонгосон сургуулиасаа нэгэнд нь бол би өөрөө тэнцэж чадаагүй. Нөгөө хоёр нь тэнцээд гэхдээ нэгэнд нь болохоор яг миний хүсэж байгаа мэргэжлэр ингээд слот байхгүй гэдэг. Тэгээд өөр мэргэжлэн болгоод тэгээ би байгаа гэдэг. Тэгээд Queen Mary гэдэг тийм сургууль сурсан. Зүүн Лондонд байдаг. Queen Mary Хөөсөө сонсож байгаагүй сургууль байна. Ер нь entrepreneurship and innovation буюу одоо монголоор л бизнес эрхлэлтэй инновац гэх юм уу. Ер нь бизнесийн чиглэл. Бизнесийн удирдлага юм биш үү? Тэг яг нөгөө яг MBA бол биш. Тэг монголоор л тэг өөрөө бизнес эрхлэж байгаа хүнд зориулсан юм уу? I see. Жохон тийм юм. Шал өөр юм байна тэгвэл. Тэр талтай. За тэгээ бизнесээ хизээ эрхлэж байна. Тэгэл эрхэлж байгаа шүү дээ. Аль үжээ эрхэлж байгаа шүү дээ. Нөгөө He's already in the game. Тэг яг тэгэл самбар гоё сонирхолтой байна. Тийм, nice. Тэг яг зөвхөн бизнесээс гадна тэгэл өөр бүр сонирхолтой зөндөө юм сурсан. Чи санхүүг төслөө. Тэгсэн. Тэгээд камера тань. Тийм шүү дээ. Тийм биш дээ. Тийм шүү дээ. Би чинь камераар амтай танилцсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бүх юм амар л. Йоо. Синдэр муунаас зочиод. Сайн хойлоо юу? Баг зэрэг шээ. Тэгээс жоохон цочинтгаач шээ. Юу уурны хааштай. Мэдж байгаа юм шиг. Болсон шүү дээ. Яна тийм үү. Би ер жоохон хүчтэрээ акцтай зочтой шүү. Би хашгүйсэн би мууртай л байх байсан. Тийм хүмүүс UCL. Гурван UCL сонгосон бэ. UCL-ийн 3 хэлбэр юм уу? I'm gunning for UCL. Өөр ямар сургууль сурмаар байна? Bartlett үү? Urban management, urban design яг 3 urban таймыг сонгосон. Urban development аль нь ч байж болно.
Яг ихтэй хот төлөлттэй л холбоотойгоор. Гэтэ илүү urban management-ийг сонирхож байгаа. Тэгээ манай яг сая энэ жилийн cohort-тай л 6 хүн байсан. Сэлэнгээ тэгээд 4 дахь try дээрээ гэсэн шүү дээ. 4 удаа тэгж хэлсэн шүү дээ. Тийм үү? Тийм 4 удаа оролцсон гэж сонссон да би цаваадаа агшаас. Тэгэхээр нилээн бас дүүлээс нилээн шалгууртай байдсан байна да гэж би бодоод би бол нэг тэнцэн мэдсэн гэсэн юу бол байхгүй. Гэтэ apply хийсэн зүгээр миний хувьд амар амжилт байсан. Би юу ч apply хийж үзээгүй амьдралтаа. Тэгэл зүгээр ингээ эсэ бичсэн дараа чи ажилтаа өдөр чинь тооцохгүй сургуульд ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөртэй ерөөсөө. Ажил бол явах очиад бас apply хийдэг үстэй. Харин 2 сард хаа. Цагаан сарын үеэр подкастаа дуусгачаал. За дараагийн амьдрал эхлэх нь үү гэж хараасан шүү. Тэгээд ярьсланд орох юм шүү дээ. Тийм. Гэтэ болохгүйсэн ч зүгээрээ. Дараагийнхаа юмыг бас бодсон баа. Ер нь 1 жилээр л сурмаар байна. 2 жил надад амар урт санагдаад байгаа байхгүй. Тэгвэл Монголд амьдрал яг амар хурдан өрөндөө болохоор амар хурдан хоцорчдаг юм шиг санагдсан. 2 жил байхгүй байхад л айгүй хоцорчдаг юм шиг. Сав амьдч энд байна. Гэрээс. Тийм надад тэгээ санагдаад байт. Эсвэл би өөр тийш явж байгааг болохоор тэгдэг ч юм уу. Нэг тийм формат байдаг юм аа. Би бол амьдтаа нийтдээ 5 жил гадаад амьдчихсан. За. Тэгтээ Дандаа high school үстэй. 4 жил нь high school. Тэгээ. Тэгэхэд л нэг хоцраг байна гэсэн. Энэ сая сүүлд Канад жил явхад тэгэхэд л яг амар наад ч юм амар. Мэдэрсэн. Тэнд л амьдрал өрнөд байгаа юм шиг тийм. Гэтэ ялгаагүй нөгөө газар амьдрал өрнөн л тоо. Гэхдээ ингээд энд чинь би нэг тодорхой хэмжээний оо хамтрагчтай ингээд бүрдүүлээд, бага бүрдүүлээд тэг би байхгүй болчвол тэрийг алдчих юм шиг одоо энэ клаутаа алдчих юм шиг санагдаад байдаг байхгүй юу гэх юм уу 2 жил байхгүй болчвол тийм айц үгүй. Гэтэ 2 жил бас богинох нь л доо. Чам 1 жил амар богинох санагдсан. Амар богиноос. Тийм. Дороо гэтээ амар их юм болсон. Гэтэ маш хурдан. Ер нь аль баг зэрэг 2 жилээс юм бол бас гоё гэж санагдсан. Бацаа. Да яг ингээд төгсгөлт нь юм ингээд жил ингээд амар хурдан өрнөж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд яг ингээд бас хийгс юм аа ингээд зарим хийж чадаагийн юмнууд үлдсэн. Тэрийг ингээд 2 дахь жилдээ л хийхээр хэлсэн бэл. Хичээлийн одоо юу Уйлахчихгүй унж мунаа гэдэг. Өтөө үлрүүл тэгэл би зүгээр л хөөгдөж штеп. Тэгээ хичээл нь хэр байсан? Одоо чи юмаа ер нь хэр одоо хүндэс нөө эсвэл ер нь ингээл нойр ванж манаал ингээл амар тийш байдаг гэсэн ямар байсан. Энэ амжилттай байсан гайгүй. Тийм зүгээр яг жоохон 1 жил болохоор шахах юмнууд ихтэй. Зүгээр нөгөө яг нөгөө семестрийн төгсгөл хэсэг нөгөө баахан одоо хичээл бие даалтад ороод эхлэхээр бол ялч байгаа шахах уу. Тэгээд тэднийг их гэл за би бас арайш нэгт гэж амар хонжол манаагаа гэтээ нийлээ арай хүртэл тэгэл суудаг лсэн. Гэтээ гоё байсан. Тэрийг ингээд эргээ отоор тэр нэг тийм илүү гоё хамттай гэх юм уу. Тэрээс тийм Лондон. Би наас бол тэр зөндөө очсон. Топой. Лондон гэхдээ тийм сэлэмний байлдаа баг ирсэн. Мэдгүй яг гоо бэлэн аваад Rolex band хэлсэн байгаагүй юу? Би бол манай л нэг таараагүй. Би ингээд сошиалаар Лондон мондоо харангууд дандаа сүрэг юм. Би Лондонын юу хамгийн өвөө дөрвүүдээр очсон заяа. Би Brixton очсон, би Peckham очсон, би Deptford очсон. Би шөнө өрөөж явсан тэр өөр. Тэгээ яг тэгэл өөрөө асуудал айхгүй бол тэгэл гайвуулах. Эсвэл тэгээ битгүн ааг нэг тоош дэрвдгэр байсан болов. Энчтэй. Энэ за зэнийг ахиад явчихна. Ялгаагүй иммигрант. Би ч өөрөө East London амьдсан. East London ч ер нь бол жоохон kinda жоохон орчууд их гэж ярьдаг байхгүй юу Лондон. Тийм West London ч болохоор айгүй тийм гоё fancy одоо гоё Лондон. East London бол одоо ингээд бахан элдэгчүүд одоо Middle Easternүүд цугласан. Би бол тэндээс тэгэл надад бол ямар ч судлаагүй харин ч гоё лээс илүү амьдрал буцлаа. Nice. За бэлгээгээр юу вэ? Ажил централ байгаа. Тийм. Централийн ямар нэвтрүүлгүүд дээр ажиллаж байна? Том тоо дээр ажилласан юм уу? Тэгээ том тоо надад байсан. Тэг болсон. Айгүй олон дээр ажилласан. Тооч л та. Бараг бүгд ах дээр ихтэй тэг явж явсаар агаад. Биш ээ. Би чинь
Тэнгисээр явлаа. Тэнгисээр явсан шүү дээ. тэрийг ярьж болох юм байгаа юу? Гараа дууссан шүү дээ. Яг тийм л дээ. Гэтэ зочдон 6 сар маар болохгүй гэд тийм сонссон шүү дээ. 6 сар эсвэл 1 жилийн турш одоо баг ярьж болохгүй гэсэн тийм гэрээ Одоо back behind the scene ч юм уу те нэг тийм хит. Чиний баг жил болсон биз дээ 6 сар. Жил болчихлоо шүү. Тэгсэн үү? Тийм штэ нэрээ түрүү чи 11 сард явсан шүү. Тэгсэн шүү дээ. Окей. Нэвтрүүлэг гарснаас хойш бас нэлээд удацсан бах те. 6 сард болчихоо л дээ. Энэ надад зөндөө юмарч өгсөн. Ой, чи нэг их юм задруулахгүйгээр мэдээж тэр байгуулгын юм байгаа бах. Гоё. Гэхдээ гоё fun fact ч юм уу тийм хэлж болох юм байгаа юу? Fun fact аа. Тийм зүгээр хэл. Fun fact гэвэл ингэсэн. Би хоёр хуваагдчих продакшнаар явсахгүй юу. Тэг ихний продакшн очиод бэлтгэл ажлыг хангаад ингээд бүх юм бэлэн болгоод тэгэл шууд хамаг асуудал шууд ихний өдрөөс эхэлж байгаа. Асуудал From day one бид нар яг дөнгөж балет газартахад л одоо за энэ гайгүй хаа. Манай нэг ажилтан л гэж ярьж манай нэг ажилтан самсргуу Корейн онгоцны 0-т веб татаа үлээчихгүй юу. Болтгүй. Тийм. Тинчэн сенсор байдаг юм байна. Тэр нь асаад тэгээд шууд цагдаа нар хурж ирээ. Байцаалт өдрөө. Тийм. Онгоцоо бүр онгоц нисээгүй шүү. Онгоц яг баригдсан сүлдээ нисэж байгаа шүү дээ. Онгоц нь газарсан чинь шууд цагдаа нар орж ирээ. Баан солонгосууд ирэх юм ярихгүй. Яс манай ажлын хоёрын солонгосоор ярьдаг тэгэл. Тэгсэн мэн. Манай хоёр продюсер хоёулаа эмэгтэй англиар ярьдаг ч гэсэн. Тэгээд өөр англиар ярьдаг ч би. Байцаалт хамт яваа гэдэг. Fuck. 3-4 цаг байцаа. Нөгөөдөл нь болохоор веб биш нэг юм арай өөр юм байна гэж бодсон юм уу те. Мөрөөжсөн шүү. Гоё харт юм барьчлаа шүү. Тэр веб бейс чинь бид тэр шаалаад шүү. Веб гэсэн. За уучлалт бичээд яв гэл. From day one гэж аа. Тэгэл очиод ингээд яжсэн чинь бит хэдийн equipment одоо том төөрөмж маань ирдэггүй. Хоцорсон. 3-4 өдөр тэнд бид юу ч хийв. Fuck. Хоёр захирал амар уурлаад бидний бөө зардал болгоол. Тийм тэгэл тэнийг хийлгүүл юм зөөлж мөн. Биш үү? Одоо буцаагаад. Бид зүгээр сууж байгаа нь ингээд хичнээн өөр аргагүй ч гэсэн тэр хоёрт амар хэцүү санагдав тийм. Яа, бас ирсэн юм уу? Харин бид нар ихлээд очиод юмаа бэлдсэн юм. Тэгээ нэг 2 дахь жилөө хагас тий одоо 2 дугаар ээлжийнх нь буюу нөгөө хагас crew нь болохоор баях нь болохоор нөгөө ордогчтой хамт ирэх хэвээр. Тэгээд тэгээ маа ингээл за ирнэ гэлээ бүгдийн аим хол ингээл авч яваал. Тэгэл маа иржсэн чинь зүгээр интернет галтуул хэлбэрээ шаад. Яг нэрэ тийм видео үзсэн юм. Газрын наан зөө хамгийн амар. Тэгээд яг газарч ирсэн нөгөөдөл чинь онгоцон дээр ингээд нэг ингээд одоо Кореос хаашаа чи ийш тийш явахаар ингээд онгоц ингээд хардаг да ингээд нэг мап хардаг да. Ингээд хаажсэн чи гинт ингээд буцаад ингээд явжсэн гинэ. Тэгэхээр энэ одоо алдаа юм бахта асуусан чинь тийм болчихсон. Тэг буцаад солонгос руу нисээд нийтдээ 10 хэдэн цаг нисээд чи онгоцоор ирсэн юм. Би биш ээ. Нөгөө 2 дахь ажлынх нь. Тэгээд тэр газартаа тэгснэ за маргааш нь ирэх ёстой гээл. За гэлээ боо юм болж байгаа шнэ гээл. Боо бихээс өгнө. Одоо жинхэнэ орцч нь ирэх гээд байгаа шүү дээ. Харин орцсон нь тэгээ буцчихаа. Тэгснэ очсноо май газартаа за маргааш нь ирээ маргааш нь дахиж хитээшлээ. Дахиад ирээл яг нисэж дахиад галтуул дэлбэрсэн. Бүр 2 удаа. Тэгээ монголчууд бүр ингэ сүр батраагаад Индонезид Бали дээр нь гал дэлбэрчлээ гэж. Бүх хүмүүс рүү ард ирэх нь уцтаа. Наа чи юу галтуу болов юм уу гэсэн. Яг өмнөдөө ингээд хажуудлын арлна. Та хэдэд бол ерөөсөн мэддэггүй юм байна шүү дээ. Амьдралд гэдэг юу юм бэ? Юу ч мэддэггүй тийм. Зүгээр л ингээд мэдээгээр харсан чинь ингээд баахан галтуу дэлбэрсэн. Гэтэ онгоцны хувьд бол тэр асуудал байдаг бах тийм. Яа гэм бол. Таан. Тэгэл шууд тэгсэн гэсэн манай удирдлага за дахиад дэлбэрэх юм байли. It's a sign дээ. Тийм. Уусаа ингээд бид амар их ингээд хохил амсч байна. Өдрөө болгоо одоо хэдэн сая. Тийм шүү дээ. Тэгэл аштай аз олж 3 дахь дээр тэрсэн л. Тэгсэн. За тэгээд ингээд газ бацаад ярих юм бол манай нэг ажилтны охины салхин цэцгэн сэтэрсэн. Салхин цэцгээ. Сэтэрдэм байх. Тэгсэн чинь ингээд тийм тэгсэн чинь балигийнх нь ажилчтан зарим тусч байгаа гэдэг. Тэр охин тусгаарлаа. Тэгснэ 2 хүн ухаалж унсан. Тэгээ нэг нь машинд ингээд явж исэн чинь урталт нь ингээд карго унж мунаад хөнгөө алдсан. Яа Бали ер нь дими би амьд хацуулаад Монгол гэж тэрнээс бол шалгаанд орсон. Хөлн дээр. Хацуулаад уу.
Хагалганд орсон. Би одоо гоён дээр амар том юм. Яа тэр чинь бүр хавтаа томлцсон юм. Тийм. Яа. Идэхгүй бас би ингэж уснаа орж байгаа шах гэж оролцсон. Тэгээ нүгэл нь амар том байна. Хортой амт юм ямар. Шавс гэж юм. Бананс гэж магадгүй. Тэгээ тэгсэн тэгээ мэдээж хүмүүс үнсэн даруулсан энэ тэр бла бла бла. Зөндөө юм уу? Бали ер нь жоохон тохиромжгүй локейшн үү те. Эхний локейшн дээр тийм болоогүй үстэй. Эхнийх нь мэдгүй. Эхнийх нь Байгаагүй юу. Эхнийх нь ч өөр газар байсан шүү дээ. Пхукет лөө. Таиланд ямар Самуэл гэсэн баха. тийм тэр баха нэг авч ирсэн. Тийм. Бали чинь тийм. Уус тэр зайлууллаа. Бали уус өөр амар тийм. Энергитэй. Сүнстэй онгодтой газар илүү бөөр тийм учраас ингээд за хотлоо яриаг бол за ингээ монголчууд ирсэн чинь ингээ Монголын ордтуудтай биш орд гэнэ. Онгодтуудтай Балигийн ордтууд биш ингээ ордтууд ингээ хоорондоо мөрөлдөөд байгаа. За мэдгүй. Тэгээ юу ч гэсэн юм аа. Ямар ч тийм байсан баг. Гэхдээ бид нар тэгэл даваал гарсан. Тэгээ би бас нэг удаа тэнд Бали Бэлийг 2 удаа бас туссан. Бали Бэли. Юу юм бэ? Нэг хэзний юм ч үлээ. Тэгээ хоолны ордлого. Тэр нь ингээд зүгээр ингээд ус мус бүх юмд нь байждаг зүгээр багт. Тэгээ Тэр сексэндээ сет дээр гардаг шүү дээ. Яа. Ингээд Америкт чинь шууд нөгөө карантинх ус мусыг уучдаг шүү дээ. Тэг ингээл хин амар усанд орсон яжсэн чинь ингээл шавар дахта нэрэ тийм бидний шүднүүд угаахт ингээд те ингээд савтай усаар уулдаг гэсэн шүү дээ. Харин тийм шүү. That's real. Funny. Тэснэ буцаж яхад инчон дээр буцаж яхад бас дахиад хордоод. Инчон дээр брэнд болсон бүр. Өдөрт хидчих чацаагалцсан. Дахиж Бали ямааргүй санагдсан уу? Тэгсэн хүмүүс Бали аим гоё шүү дээ. Хүмүүс Балиг амар гоё гэдэг юм лээ. Одоо наадаж сонсоор би бол ямар Төвхтэй сонсогч нь тэгтэй. Гэхдээ ямар ч хүн ямар ч газар зүгээр ажиллаар явчих юм бол тэглэх. Тэг ажиллаар явсныг ер нь аялалд бол тооцохгүй юм билээ. Шоунд хүмүүс бол аягүй ойлгох швэс шүү дээ. Тэд нар жарсан. Тий. Та нар гоё байсан байх гэж найдаж байна. Кико ч нэгэ бас яатсан байсан биз дээ. Харшлан хөдлөөд. Тий, уруул ингээ Урал ингээ бандаа чи инээж чадахгүй. Тий, тэгтээ бас ялгаагүй тий нөгөө. Оо тийш дээ Кико ч нэг. Үгүй тий нэгдүгээр сизон тэгтээ бас ялгаагүй л чинь бас тийм хөл харин тий. Ус мос нь таахгүй хоол мал нь таахгүй тий. Таараагүй. Би яаж яах нөгөө зургийн дарг хийсэн байлээ. Бүх юмд нь явсан. Даргаа. Өөрөөс ч юу гэж ойлгоо тэгэл. Тэнтэй нь харилцаал тэгэл. Амар чин сүултээ би ч нөгөө нэг баличуудтайгаа амар ойр болно гэх. Brothers. Локал хүмүүстэй. Тий. Чи баличин байж болохоор юм шүү. Тий баг л тий. Гэхдээ биднийг аюу санаа шууд Корея, Japan л гэсэн. Тийм тэгж л од тийм хааж. Намайг Амар Корея гэдэг юм аа. Казахстантай хандураад. Казахстан л юу лээ. Узбекээр нөгөө хэрэг узбекээр ярьж байна л. Ингээд Станы орны бас байж болж байна. Чи казак мацак биш үү? Чи бас бурад уу? Чиний нүд чинь нэг юм цайвар маавар жоохон өөр харагддээ шүү. Хүү ээ. Тэгээ монголчууд хоорондоо амар өөр те. Бид дөрүлээ өөр байж өөр өрний Аз байж болохоор юм шиг гэж байна. Би л англи яг Монголын хараач шүү талсан. Шанаа Монгол хараалчуд бидэгддэг шүү. Тийм. Шууд ингээд хоёр эрэгтэй эмэгтэй нэг 40 иргэм насны хоёр эрэгтэй эмэгтэй шууд өдөөс хараал явчихсан. Тэгэл би өдөөс хараал. Яг Монгол гэж бол байгаа. Онгоцны бодол дээр яг Улаанбаатар руу явах гээд төхөөд ирэнгүүл бүр яг монголчуудаа гэж байгаа юм байна шүү дээ. Тэн ингээл ярьж марж байгаа юм аа нэг вайб шалгуур болчихсон шүү дээ. Жаа хурцлаад их. Тэг ингээл уудтай амар ихсэлтэй ингээл Гинт юм чаа. Өөс тийм юм чи авсан юм уу? амар Тийм ихснэл явсан. Ах нэ. амар вайб өөр болдсон шүү дээ. Амар чам уцаад байна. Юу аваа тэр үү? Тэрүүгээр нэг ойрлоо ш. Хэнийг авах вэ? 8 пакет авчлаа гэж 50 амир хий чинь зүгээр 8 байна. Түнгээд нэг онгоцроо оруулахгүй нэг баруунаас 5-аас ирлээ оруулахгүй гэх юу яриад амаа чи 3-ыг аваад айслаа. Танихгүй энэ ахын тань 3-ыг аваад авчдаг юм хөө гэж үгээл. Яа. Тиймэрхүү вайбтай шүү дээ. Гоё юм шиг, сонин юм шиг. Тий. Гоё. Гэтэ гоё явсан биз дээ тий. Тий. Тэг бид нар чинь бас Балид байхад яг бид нар хөдөөн байсан л та.
Гэтэ нэг ганц нэг 2 3 өдөрчлөө хотын төрөнд орсон юм. Тийшээ очиход монголчуудад таарч магадгүй шүү ингээ тий. Таах юм шууд зүгээр хол яваарай гэх. Тэгсэн юм. Тий. Уус нөө Оролцогчдойгоо бас нууж байгаа тий. Оролцогчдойгоо бас авч яваад тэр хэдийг бас шопинг хийлгэж мэлгүүлээд гэсэн юм. Маникюр, педикюр юм шилжүүлээ. Тэг бүгднийг салгаж яваа. One fucking logistics. Бүх нэг юм юм амжиж байсан. За окей. Аха. Тэгээ билетээр тэр үед яа билег завгүй байсан тий. Би ч бүр 62 3 кг боллоо буцаад турсан шүү дээ. Яг жилийн өмнө шүү. Тийм Яг жилийн жилийн өмнө шүү. За тэгвэл та хоёр юу байна да? Бид хоёр хамгийн том мэдээг хэлчихлээ шүү дээ. Үгүй яг тэгэл өөр зөндөө маш бодгоо зөндөөшсэн тий. Тэгэхээр подкастер бүх юм ярьцэл юм тий. Яг Яг би ингээ хөвдөд хоёрыг юу агаад чийсэн мэдгүй болох надад санагдаад. Би төрөө албаагч хийж байгаа. Тийм үү? Тийм. Оо за. Юу хийж байгаа? Тий төстэй ер нь бол. Thank you. Энэ ахгүй бодгоно. Эперсок. Яг Би интер энэ хаалгыг бодох гэдэг. энэ ихтэй жоохон ягаан. Any Sloan chopping. Тэгтээ болох юм байна. Өмнөхөөс болтоод юм байна тий. Interesting guys. Emperor Silk. Нэрнүүд нь амар гоё. Амар Нэрнүүд нь амар гоё. Ваа, энэ гоё. Энэ сая манай нөгөө юу Coaster. гээд Instagram тавих мэдэн штэ. Тий. Тэр охин бэлгэлсэн. Манайхаас нөгөө merch авах амар олон авсан штэ ягаа. Тийм. Юу хийх вэ? Тийм. Тэр юу хийх үү гээд Instagram дээр яадаг. Тэгээд see you soon гээд ресторан тамилэн 20 сургуулийн тэнд. Тэгээд одоо яг одоо маскарад шоу, маскарад dating юу болж байгаа. За би тэгээ сайн ингээд хин бас юм авсан. Тэгээд би араад ингээд яасан чи ингээд амар олон маскарады багтаа ингээд ихтэй хүмүүс зүгээр ингээд ширээ ингээд суудсан чи юм яасан за би юу ороод Ice white chat ороод ирүү дээ. тийм нэг ice white chat чиг заа. Энэ одоо нөгөө initiation. Тэгээд танилцаж манилцаад ингээд дараа нь ингээд Зарим нэг одууд нь гараад ирэх. тийм юм. Тэгээд ийм юм хийчихсэн. Харагдахгүй л ашиглалаа. Бидний нос подкаст гэдэг юм байна. Лазарцсан юм. Тэгээ энэ тэ аюу. Тэгээ наач аюу гоё өнөр ч гоё юм байна. Тэгээ ярьсан шүү дээ. Тийм байна. Би юу шүү дээ. Тийм ээ. Тэг цай ус. Тэгээд юу хийх үү гэдэг Instagram-аа та бас ороод. Тийм Instagram юм уу? Аха, энэ юу. Өнөхөр юм байна. Би таад catchphrase юм байна. Бид хоёрын catchphrase юу яцгаан штт. Bye. Bye хоёр. Catchphrase юу юм? Instagram. Хүмүүс Чи нэр нь хүмүүс гэхдээ тэрийг л тэгээд юм. Нистэг тав гэж юм. Манай ажил Чи нүний Instagram. энэ тэр юм шиг байна. Нөгөө Цөрөөтэй дэдэг. интро юу? Манай ажлын нэг 2 3 аваа хараад тэгээд идэв. Нистэг тав. Тэр хийхгүй мөгөл. Өнөөдөр марцсан шүү дээ. Би ажлаа 2 өдрийн нэрийг дөрөвдөж. Дооцоо бэлгүүнэ. За. shout out хийж Shout out. Shout out to Dotzy and Bilgune. Тойр над кофе өртөө шүү. За. Ачаа шот аваад гэсэн. Би уусаа шахацсан. За Монголзмын 17-аар хажигдаж байна. Энэ ер нь хударчлаа. За энэ 11 Энэ 902 хүн ална гэж тийм амар клач байх уу? Амар баха начиж Брэм хэлгээр нэж. Халаач маа. Яа, угаасаа фүрээ хажигдаад байт юм аа. Та яг энэ зунаас амар ихтэй үзчихсэн үү? Энэ 100 гэдэг чинь авраг авдаг чинь 100 уу? Тий. Тэрнээс жоох өмнө. Авраг авахын өмнөхөн. Тэгтээ ер нь энэ жилээс л би бүр амар үзчихэ. Тэгээд үзээдсэн чинь надад айгүй сонирхолтой санагдаад тэгээд би зөвхөн монголцыг биш би бусад багуудыг бас үздэг. Тэгээ бусад багуудыг үзсэн чинь тийм том багууд Монгол бас муу санагддсан байлээ. Монголд амар хайртай байгаа нь угаасаа Монгол болохоор Монгол мундаг. Тэгтээ мундаг багуудын хажууд бол үнэхээр бас мэдэгддэг юм байна лээ. Сайн багууд чинь үнэхээр амар сайн юм байлээ шүү дээ. Тий, одоо хойч үзээгүй баг байхгүй шүү дээ. Харин тий. Тэгэхээр энэ тоглоом нь өөрөө бас амар сайн одоо Donkey чинь нэг амар од тоглож байгаа байхгүй юу? Хамгийн од байгаа. MVP авч маавна гэж байгаа. Тэр нь энэ жишээ тоглолтын дээр айгу муу тоглож байгаа байхгүй юу? Тэгэхээр айгу тийм нөгөө бөмбөг бөөрөнхий идэх шиг хүмүүсийн сэтгэл санаа ч юм уу болж байгаа локейшн ч юм уу тэр нь айгу нөлөөлөөд янз бүр тоглолт гэх юм байлээ бас. Тийм Монгол заримдаа бүр амар перфект байдаг. Зарим тоглолтын дээрээ бүр үнэхээр гайхамшигтай тий. Тэнгүүд зарим тоглолтын дээр онж манахгүй өөрсдийгөө буудаж муудаал янз бүр л юм бэл.
Сэтгэл санаа манаас хамаардаг. Юу шиг юм шүү дээ. Ямар спорт юм л ах л та. Та физикал 100 үзсэн үү? 100 биш ээ. Asian, Asia гэсэн. Физикал Asia. Мемнүүд юм л. Тэр бүх залуу л аюу фаны гараад л дээ. Юм гоё юм morning баг. Тэр харин тэр нэг аюу таалагдсан. Өчигдөр аюу санаа би фан факт ярьж хөө. За Өнгөрсөн гинэ энэ жилийн цагаан сараар манай централ нэг хүчтэн гээд Бүхийн ийм подкаст руу тийм шоу өгөхгүй. Тэгсэн чинь энэ сизон дээр тухайн үеийн лагууд нь хин чирээгүй байхаа. За. Тэгсэн чинь тэр яг шоунд орсон хүмүүс бүгдээрээ яаж малаад тэгээд бүгдээрээ аврах нь болоод манай өдрөө тийм. бас гоё юм те тэгж бодохоор Тэгээ манай тэр продюсер баг гэдэг бахна шаш. Яа. хогчнаа. Танаа шүү. Тэгээс бүхэрнээс гоё санаж эхлэдэг байгаа шин. Харин тийм ээ бүхийг яг ийм entertainment-ийг нэммээр санагдаад байна. Үзэж болохоор бас сонирхолтой спорт байгаа байхгүй тий. тийм байлээ. Амар ур чадвар шаарддаг. Бас гинтийн ийм юу ихтэй, тесрэл ихтэй. Отко камер унтарчлаа. За би болоо. Камер нь унтарчлаа. My job. Your job. Yeah, we can drink the beer. I know this shit, man. Гэтэ би яг үүндээ компьютер ардан суудаг л та. Чи яг эдитинг хийх юм уу? Эдитинг. Тэгэл камераменуудаа хай үзье хатаа та. Айтаах энийг алтаагаа. Fuck. Өөртөөс үйл тэр юу ч аахгүй. Сэндэр тойроо сая аудио нь бүр амар бичигдсэн үе байна. Зөө тэгэл яг ямар комент ирэхийг мэдэж байгаа юм чи ёо. За. Оо за. Ачаа вэж аваад катлж болно шүү дээ. Сэндэр катлж. Катлаас өмнө нэг жоохон аваад байна. Гэтэ сэнгүүрээ Монгол ажиглаа. сэнгүүрийг 12 болцсон уу? 11 8. Гэтэ одоо бас бариул барина. Бэк хийх боломж байна да. Байна. 18. 11 8. 13-аар хийж байна. за За. За. We're back. Тийм тэгээд Атганбаяр авраг, Орхонбаяр авраг. Манай хөрхөн залуу байлээ. Үзсэн. Би яг гэхдээ дуусаагүй байгаа. Гэхдээ чиний 3 ангиар гараад байгаа юм байлээ. Нэг мөсөн гарахгүй. Гэтэ одоо гарцсан байгаа хүртэл нь л үзсэн. Орхон ирчний бол нэг авраг болсон шүү дээ. Эдгээр хоног 22 Сайн юм шүү. Саяны наадмаар биш юм уу? Сайн магнаа. 22 3 хоног төлөө. Тийм, авраг хийсэн. Тэгэхэд л бүр ингээл хүүхнүүд чинь гэж хэлчихсэн шүү. Yeah, they were Яар тийм нэг юм нүдэн дулаахан залуу байлээ юм. Ямар ч царайтай гэх юм битээ. Нэг юм хурц биш. Ууртай царайгүй гэх юм уу? тэгтэл аим ширүүн царайд байгаа. Гэтэ ийм том битүү хүн байгаа шүү дээ, тий. Тэг ингээд юм хоёр гар ингээ бүр яагаад байгаа. Бүр ингээ урагшаа гараад ирсэн. Манус яваа нэг гараараа ингэж өрөх юм шүү. Ахын баяр чинь бүхчүүд өндөө фид штэ. Тийм. Залуу биш. Яа. Үлцээ. Одоо харин миний анзаарсан бүхчүүдийн бие нь буцаад гоё юм гоё болж эхэлж байгаа шүү дээ. Лагуудынх нь өмнөх уушлаар өмнөх маа бацуур юу байсан бэ? Бас л муухай бүдүүн шүү дээ. Энэ сүмөө хатгаар бүдүүн шүү дээ. Жингэрээ ингэ дээр нь хөвтэй. Тийм. Сүмөө категори шиг санагдаад идэв юм надад. Амар авар штэ. Гэтэ бас амар юм. Гэтэ бас айгүй зэм ихтэй те. Амар зэм. Ер нь л одоо үеийн хамгийн амар авар штэ. Авар штэ. Яа. Өөрөө чадахгүй юм байж одоо юугаа ярих вэ те. Тийм ээ. Ухаалаас их тусдаа их юм байдаг шүү лээ. Би физикл ээж үзээгүй. Би мемнүүдийн л үзэж байгаа. мемнүүдийг л бас үзсэн. Нөгөө нэг надад эргүү хайр үзсэн санаа. Ямар юм байна? Огцом эргэл та. Тэгээ нэг надад эргүү хайр гэдэг. Сайд кино юм шүү гэн те. Бүжин гэдэг нэг дугаар юм яриад л шүү. Бүжин? Тийм нэг юм кино гарсан. Үстэй. Телевизээр гарч байгаа гэдэг. Бэгийг тоглодог уу? Тийм бэгийг тоглосон. Тэр кино. Тэр киног үзсэн үү? Йоо, бэгийн тэр дүр юу болсон бэ? Фүү, дэм. Тэр цуврал юм уу кино юм уу? Киног нь бол үзээгүй. Тэр нөгөө зураг Би нэг хэсгээр л харсан. Зүгээр нэг юм хийм хараад чимшгүй нэг юм шиг. Чухмал гунигтай юм биш үү? Би тэгж л бодож шүү. Тийм тэр нөгөө баг байхад нэг бас Орсын нөлбөр гэсэн. Зүг. Тэнийг л яг дахиад сэтгэлгээд Гол Монгол хэлсэн. Гол утгын зүгээр нэг юм архичийн амьдралын тухай юм уу?
Эхнэрээ абьюз хийд юм шүү. Эхнэрээ абьюз хийдэг. Тэр миний гол юу вэ бодсон чи тэр эмэгтэйгийн л амьдрал юм гараад шүү дээ. Жохон тийм хохирсан эмэгтэй юм шиг санагдсан. Хохирогч эмэгтэй юм шиг. Тэрнээсээ болоод Алан юм тийм. Аа тийм үү. Ой ой. Тэг бэгээс үлдэн тэр эмэгтэй агч мос танаараа бэгийн хажууд нь гарч ирж. Би Бэги good guy юм уу? No. I think he's a bad guy. Яа царай мөр юу. Царай нарах сайн үний царай биш. Амар царай. Сүнсэн яа. Тэр дээр зураг болчихсарсан. Амар зураг. Би шийдвэр. Одоо яг Монгол яг хүмүүс яг тэр надад ирээгүй хайр үзэж байна. Physical Asia үзэж байна. Physical Asia. Монголыг үзэж байна. Тэгэл Өөр юу гарч байгаа юм бэ гэж. би зөв тэгэж асуусан шүү та яаж ингэ. Би их гонигтай кино жоохон ялангуяа монгол хүмүүсийг зовж байгаа кино үзэх надад амар дэндүү ойрхон санагдаад байт юм аа хэцүү байдаг. Америк киноны зовлон бол яг энэ бол кино штэ гэж бодогдоод монгол жүжигчин тэгээ дээрэс нь бэги мэги амар ойрхон байгаа байхгүй юу. Тэнгүүд яшгаа гэж бодоод. Би ихтэй сайхан нүс авахгүй. Нөгөө жил болж байна. Хөдөө аж ахуйн хажууд амьдч авахгүй. Тэгээ зэсинги яг жинхэнэ хөөдөн. Яг нэг оюутны байр маяг шүү дээ. Тэнгүү тэнд яг тийм байр өгөхгүй ганц байр нь аим савчсан. Тэгэл надад дэрийг хайрч би өдөр болгон гадаа хардаг гэж бааш канаа яг нэг хідэн би бүгдийн цээжлсэн. Яг нэг хідэн хүмүүс гэдэг. Өдөр болгон өглөө орой шүн хамаагүй угаас суусан. Тэгэл хоорондоо муулцаад ойлтоо. Тэр дунд хамгийн амар юу нан бас хэдийн ихчнэр үед. Тэдний аим сайн. Яг бид одоох яг яаж нэг амьдрал явж ийм дээр ирд юм бэ амар боддоо шүү дээ. Тэг хизээ мэдэгдээгүй яг одоо донтолт гэдэг рүүгээ орцсон байдаг бол тий. Эхлээ 5 дахь өдөр болгож байгаа л тэгэл мэдхгүй хизээ тавтамжны ихсэл тэгэл өглөөс эрэхтэй арх бод шараа тайлдаг болоод. Дөнгөд би бас За аудиогоор дуусгачихгүй дахиад унтарчлөө. Халаад ам уу? Тийм шиг байна. Өрөө халуун байна уу? Оо энд байгаа шүү дээ. Би тийш ойрлоо. Адгаа тийш ойрлоодсэн чи. Энэ үедээ амар халуун байна өөр яа өөр шатааж. Тийм үү бид энэ юу Тэгээ гоё дуулах юм би бүр нарлж штий энэ. Би параа. Түү аа тийм. Амины гар үлрэл. Тэгээ бид хоёр ингээ нүр уу тамаалаад. Тийм байна уу? Яа. Анд удаач чи би бас ухаагаад За байна. цаахаас. Бид хоёр шарагдаж байна. би таарыг даах болов гэ пара асуусан. Бүр амар халуун байна. Амар хөтөм байхгүй. Бид хоёр ийм партай бид хэд бид хоёр юм. New par юм уу? Пар. Яадаг пар. Чулуун пар, орс чулуун пар. Вау. За явсан шүү. Оо за. Back in the studio. Тий. 30 минут үлдсэн биш үү? За. За ер нь угаасаа 30 минутын дараа дуусгая дөө. Монголд чажигдлаа. Монголын таймлайнаар явж байгаа. Монгол зөв бидний төрөл нөлөөлж байгаа юм биш тий? За уушлаа. Зүгээр. Хожигдоогүй шүү 11:10. Оо shit. Let's go. Гэрдэг цаг. 12. Let's go. Энэ хүмүүс мэдж байгаа үрдэг юм аа. Тийм үү? Чи дараа нь Юу ярьсан? Тийм нөгөө нэг хизээ тэгээд одоо 5 өдөр болгоо. тийм тэр чин тэгээд донтолт гэдэг чи ерөөсөө мэдэгддэггүй юм бэлээ. Хин донтыг гэж донтгов те тий. Тэгэл нэг мэдхэд л хамаг юм өөрчлөгдсөн тэгэл гэрийнх юм. Тэгээд бидний амьдрал болгонд л нэг архичин ах байдаг штэ. Ойрхон зарим наав ч юм уу. Зарим наав ч юм уу. Гэтэ юу яадаг баха? Сэтгэлтэй холбоотой баха. Сэтгэлийн асуудал бас байдаг баха. Хичнээн бас 5 өдөр ууж байгаа ч гэсэн юм. Тэрийг нэг гүнзгийрүүлэхгүй ингээд өөдрөг ингээд явчихдаг хүмүүс бол байдаг шүү. Зарим нь л яг ингээд үнэхээр яг сэтгэл готрлаараа цаашаа ингээд гүнзгий орсон хүмүүс гэдэг. Тэг юм а дарах гэж ууж байгаа, фан байх гэж ууж байгаа шал ондоолтаа. Ер нь шоуд ууж байгаа дахиж болтгоо л тээ. Тэг би бас үгүй гэж бодож байна тийм. Имэдгүй тэг тоолохол бас байж магадгүй. Тэг шоудж байгаа шалтгаан юмнаас зугтж байгаа ч юм уу. Escapism бол бас тийм нэг шалтгаан нь илүү өөр байх юм бол тэгэл хувраад яваад иж магадгүй л тий. Тэрнээс архинд бол буруу гэж байхгүй шүү дээ тий. Тэгээ бид нар архийг л хоригдох гээд байдیں۔ Цааш шалтгаан нь юу вэ? Чи архины адвокат юм уу?
Адвокат. Ер нь бол комментарий гэдэг юм болсон. Are you sponsored by alcohol? Тийм ээ гэдэг. Тийм ээ, яг ба сегмент рүү орлоо. Push our secret tequila. Tequila. Шууд ингээд пам гаргаж ирэл давс мавс гаргаал. За бүгдээрээ караве. За одоо бүгдээ уuna. Эндээ. Найзаа ууя гэсэн үг. Даараа Энэ ч мөр юу л хаалга юм лөө. Тий. Шууд бүр ингээд зүр ингэж гадаа юм л шүү дээ. Амар юу. Энэ харин юу исэн? Эхлээд бэкери байсан ч гэлээ анх. Тэгээд студ болсон юм тий. Кофе мафи зардаг дэлгүүртэй нэг тийм студ болоод дооны төгигийн төгийг шүү. Тий. Тэгээд төгигээс бид нэр одоо төрөөслээ. Гэж байгаа. Одоо бол манай архитектурын офис, архитектур Creative Collective-ийн офис байгаа. А тийм нэртэй компани юм тий. Step Futurism Creative Collective гэдэг нэртэй сүртэй. Сүртэй гэнэ. SFCC. SFCC gang. Yo. Yo, car. Yo, car. What's it represent, man? SFCC, nigga. Ингэж ясвэсаа гараад. SFCC, nigga. Энэс. Гэсэн чинь SFCC аим тавшиг. Нэмээс наамт бүр юу юм чинь сонир болж болцтой. Подкаст дуусны дараа гэсэн чинь тэр reality show-ны тэд одоо хаана байгаа бэ юм. Нэ подкаст дуусаа 10 жилийн дараа тэд одоо хаана байгаа вэ гэсэн чинь нөгөө тэр юм байна. Нөө нээр шормор нээр юм зүгтэй. Аим SFCC Gang. Тэгсэн Newsaki нэвтрүүлгээр орж мстай. SFCC. I used to make a podcast гэж хэлээ. Тийм. Амар юм хүн зооч мууч аим стори мараад орж морцсон. Оо, батрас юу ч юу? Фүри ажицсан уу? Фүри ажсан юм. Тэглээ. За. За зүгээр. Энэ бол юу гэсэн ч юм. Энэ бол чухал тэмцээн биш, биднэрт мейжер байгаа. Зодчлаа халаад байгаа. За. Аудио дуусна нэ. За. Жаагаар дуусъё. Аудио заадаг аудио. За. Аудио дуусъё. Funny. Яа халаад амл. Энэ өрөө амар халан байна уу? Найзх нь уу? How's your love life? Амар complicated. Гэтэ яг одоо бол single-тэй. Тэгээ нэг хэсэг бол бас амьдрал тууллаа сая. Тэр энийг тэрийг ярьж. Энийг тэр хүн сонсон батны. Тийм болохоор. Тийм үү? Тий. What? Тийм болохоор тэгээд What? Яриад юм яах те. тий тийм ээ. Сонсох юм уу? Сайн нөө. Сонсон гол. Билег сонсдог байх. Гэхдээ тийм болохоор тэгээд хайчоо дэлгэрүүлгээс юм. Яа. Тэгэж ин тий. Тавс юм уу? Нэг. Чамд Анандын хувьд нөгөө сая олонтон захта ерний жилийн хугацаанд холын зай байсан. Илүү эсвэл шүрээ ер нь яг 2 хэрэг болов. Шүрээ яг наваг ахад л 3 удаа ирсэн. Аха. Тий. 3 удаа ирсэн. Тэгээд ер нь холын зай гайг байсан. Бит хоёр өмнө нь угаасаа баг жил ахс ер нь хол байгаад үтцсэн болохоор. Аха. Шүрээ бас шивнингээр явж байсан. Тий, шүрээ манай хүн бас ер нь 20 онд шивнингээр явж исэн. Бас Лондон явж исэн. Тэр үед уулын би нөгөө нэг би бол бүр явж очих боломжгүй байсан. Яг тэгэхээр нөгөө ковид болж исэн болохоор тэр үед бол яг жигнэсээ жиг хоол тэгээ би бүр гэртээ ганцаараа төгч идсэн. Хоёр удаа холын зайнаас ингээд болгочлаа. Чам зөвлөгөө юм уу? Манай цагтал дунд ингээ холын зайнаас болоод салцсан осууд айгүйх байдаг л та. Тийм үү. Тэгээд одоо бит хоёр баг өдөр болго ярьдаг байсан болохоор ер нь бол асуудал аагүй. Тэр болгон фон. Өдөр болгон фон. Яг гоо завгүй үед бол тэгэл нэг 2 3 жил ч юм уу. Тэрнээс бол ингээл өдөр болго ярьдаг байсан болохоор тэгэл хаана юу болж байгааг сайн мэдж байгаа. Тэгэл би биэндээ ингээл угаасаа л би биэндээ л хамгийн гол юмнуудаа ярьдаг болохоор нэг тийм асуудал байгаагүй. Тэгээд за энэ удаад бол бүр л гайгүйсэн. Шүрээ дундуур баг 2 ирсэн. За сүүлд нааг яг өмнө ч бас ирээд хоёроос хэдэд ганцхан байсан болохоор тэгээд арсал байгаагүй. Гэтэ ер нь л бас асуудал яг яагаад үүсгэгийг бол бас ойлгосон. Холын зэч ер нь аваргүй баха. Итгэл л бах те ингээл цаадах нь юу хийж байгаа бол хүнтэй уулзж байгаа болоо гэдэг итгэл хамгийн хэцүү байдаг бах гэж бодож байна. Яг ингээ байнгын нөгөө уцаар яриад ингээ дахь нь айгуу чухал гэсэн мэй тий. Тий. Байнгын холбоотой л байх нь ч. Тий, ер нь бол байнгын холбоог бол нэг л ингээл нэг юм ингээ өдөр дуусчаар нэг юм дутууч юм шиг мэдрэмж төрөл тэгэл
Тэгэл ингээл дараа нь ингээд нэг өнчлөөхэд тэрийг гоё catch up хийгээл яриад тэрийг нөхөл. Би ингээд англи дахтаа ингээд нөгөө андаас та найз хинч ингээл ингээд найз хингээдээс авахгүйсэн чинь анд ихнэр ихнэр гэж амар лайк тэр нэг амар гоё хэлээд тэр нэг амар хөрс нагцаа. Холын хэлцээ би ингэж бодсон шүү дээ. За одоо ингээд би хүнтэй ирлээ те. Тэгээ нэг нь холын зөр явлаа. Тэнгүүд яг аль нь тийм асуулттай нүүр тулдаг юм санагдсан. Яг энэ харилцаа те чамд хэр чухал вэ гэдэг. Тэнгүүд жаахан чухал биш ингээ хайфан ч юм уу мэдхгүй нэг тийм нэг хайртай биш байвал за fuck it гэж шууд те араар нь тавьж байвал өөрөнд тоос унцаа эсвэл шууд салдаг ч юм уу. Тэнгүүд ингээ амар чухал ингээ хоёулаа амар ирээдүй харцсан гэснээр ингээ амар юм гоё баг байвал хоёулаа ингээ за хоёулаа ингээ энэ би чамаа хэнийг ярьж байгаа юм бэ иччихлээ. давж туулъя гэдэг юу вэ? Шахаа юу? The fuck. Яшээстэй. Тэр айгуул бараа сонсон доо нэр. Come on, your podcast хүн сонсдог юм шүү. Сансан. Your podcast is very famous. Манай хүрээл дундаа. Тэгээд би бүгдийн нэрийн дүрт чи. Shout out to all my ass. my exes are To all the girls I loved. I love чаш. Төө. Тэ за яг тэнийг мэрч байл. Яа за. Тэ. За тэгвэл Norming in Love Life. Non-existent. Non-existent. Love гэж юу юм? love гэж юу? Одоо чи ингээд юу энерги аюу. Одоо чи хэний экстэйсэн бэ? Maybe Одоо ингээд no. Ингээд дөрөв. Okay. Тэр дөрөөс яг ингээд хайртай байсан байна уу? Яг амар Хайргүй байж яаж үерхт юм бэ? Яг тэр би яг хөө тэгэл яг үнэхээр хамгийн анхных бол би хайртай байсан бах уу? Because би чинь дүнж 18 биш 16 таа байсан шүү дээ. Нүцээ миний хамгийн анхных. Тэгээд хоёр дахь нь бол тийм бас амар хайртай байсан. Тэр охиныг мартах гэж маш зовсон. Гурав дахь нь бол бас хайр байсан юм байна те. Because тэр бол амар их юм зааж өгсөн. Дөрөв дахь нь бол бас хайр байсан. Тэгээд дөрөвт хайртай л байсан. Юу аахгүй те. Тэгээд зарим хүмүүс чи яад чи ингэ шууд үерхөө явчихдаг. Би болохоор ингэ заавал амар юм commitment. Commitment би өөрөө амар special юм мэдэрчивэл би амар өөрөө committed болно. Би ч гэсэн яг хайртай болж иж тэрийг үерхэл тооцно. Тэрнээс тэгээд үерхэн гэдэг одоо үерхэн гэдэг айгу сонио ойлголттэй. Би яад үерхийг гэхгүй штэ бас тэгээд уулзаал болж байгаа нь аяан дайлал мэдээл асуух юм уу? Мэдгүй би тэгэж амьдралдаа асуулгаж үзээгүй. That means you're serious. Үерхэх гэдэг үг нь өөрөө амар инээдтэй юм шиг. Чинь яг нөгөө утгаараа ингээд exclusive байял гэсэн үг шүү дээ. Тий, exclusive байял гэж ярина шүү. Үерхий. Үерхий. Зүгээр явж байгаа. Шууд босоо шүү дээ. Зөө. Хаваа хитэр миний борцгийг аваад өгөөч. Зөө. Хоёулаа exclusive байя гэж хэлдэг юм тий. Үгүй би зүгээр утгах юм шүү дээ. Энтгүй нэг юм аяанда тэгэл ойлгомжтой болчдөг юм шиг л. Тийм. Надад би ч ганцхан хүндэл үргэжсэн ер нь бол. Тэгээ миний хувьд тэрийг л би яг үерхэл гэж тооцсон. Тэр бүр үерхэлж биш ер нь би бол хамтран амьдрагч. Суудсан байсан юм шүү. Тийм барыг суудсан байсан. At least би суuna гэж боддог байсан. Биш юу боцоо яг нийлүүтэй байсан. Энэ ганц л serious relationship байсан. Гэхдээ мэдээж зөндөө хүмүүстэй уулзаж тэгээ 3-4 сарч уулзсан. Гэхдээ би тэрийг үерхэл гэж тооцдог. Тийм. Би бол яг тэр 4 экстэй бүр яг аль биесээр ингээд. Тийм энэ бол яг энэ хүнтэй би чамтай committed байя гэд тэ. Бүр яг гойжсэн. That's so cute. Тэгж яриад. That's so cute. You're so cute биш юм шиг дээ. Hey, are you pro shit? Бисаа нэг жоохон онцгой мэдрэмж мэдэрлээ. Нөгөө нэг ямар ясан Pisces нөгөө ямар retrograde. Санитар сармар хараз full moon. Ананда net ихнэртэйгээ одоо удаж байгаа л. Тийм 12 жил болж байна. Пүү.
чи нэг гуруулаач нэг асуулт форум зугийн баар танилцчихсан тий. Гуруулаа. Тэгэхэд би нэг 16 мөр хатайсан хаа. Тийм тэгэхээр чи яаж ялаа хийх Тийм үү? Та гурваа. Харин тий. Би л байсан баггүй. Маа үйл юм чи. ганц өдөртэй үеэл юм чи та хамт байсан. Гэтэ нэг баг болж малаад байлаа ялаа. Гэсэн шүү дээ. Тэгээд нэг залуу байсан тий бас нэг ч үлээ тийм Тийм баха тийм одоо сайн нэрүүдийн бизнес. Би яг санаа байна тэргэл гуруулаа тэргэл бит хороо тэгээд чи тэгээд гамчоо тэгээд Мики Тийм Мики гээд охин. Тэгээд Луя байсан. Луя бид хий нэг баг болчихсон. Шүрээ та гурав юу? Үгүй шүрээ бай. Номи. Би Ами та Би гурав. бүр их сургуулж байгаа байсан. Түл чамаас түрүүлээ танилцсан байсан биш үү? Тийм ер нь дөнгөж чинь 10 жил л шүү дээ тий. Би бол 11 дээр ингээд төгсчихсэн юм уу? Тийм сургуультайгаа ороод Сургууль ажилласан. Тэгээд дараа. тэгж танилцаад санагдаад байгаа байхгүй юу? Тэгвэл би барай 15 тайсан болов. Чи 16 тайс сургууль төрсөн гэж. Тэг чи шүрээтэй их сургуультай танилцсан байх. Тэгсэн би 3 дахь курстай танилцсан. Танаа сургууль байсан юм уу? Тэгсэн маа яг 2 дахь курс хийсэн. Тэ насаараа надаас жоох ихчих. Жоох 4 сараар л. Оо чиг шиг ёо тэрийг хичээ даа. Жоох л хичээ байна те. 4 сараар хичсэн нэрээ. Тийм үү. Тийм яг Тийм. Ивэл юм байна те 4 сараар гэж ивэл гэж бодож байна. Яг ивэл энэ амар 50 нар. Яг ивэл. Яг сайн. Тэрийг харах ёстой юм л шүү. Хөөе, би тойроос асуусан. Энэ жилийн playtime хэрэгс үү? Би playtime дээр ер нь тал хувьд нь ажил хийж байгаа таарсан учраас юу болсныг яг хүндээсээ санахгүй байна. Юу гоё хамтлаг юу байлаа? Tiger Юу лээ? Bowman Tiger. Bombing Tiger тэр гоё хамтлаг байсан. Үзэхэд айгу зугаатай гоё байсан. Royal Hashtags бас айгу гоё байсан. Тэгээ нөгөө Starfish. Starfish-ийг би үзэж амжаагүй. Тэгээд өөр ямар ч memory алга надад. Чи яалаа? Лидер очив. Хоёул таар. Хоёлаа би чамаа Бэлгээ байсан юм уу? болчих. DJ хийгээл яг дуусах үед чинь би очсон шүү. Чи аль юм дээрнээс асар гэх юм Тэгээд тайз хоёлаа дээрээс. яг нэг хаашаа зүйлээ хамт авчаад тэгээд Тэмлээ. өөр хүмүүстэй очлаа гэдэг. Тэгээд Би нөө юу? Fire Stage. Төвшөха. Оо би Fire Stage дээр нэг юм юу амар масктай нэг ах ч юм уу одоо гэтээ төвшөө ах биш. Биш. Яа махлаг гайс юм уу? Махлаг байгаагүй маа. Тэр чинь л хермет шүү дээ. Тэр бүр амар байсан мó. Хермет. Яг юм нөө юу ски масктай. Хермет тийм ски масктай тоглох. Надаа юу би селфи авах гэж баачгаа тийм. Оо тэр бүр би зүгээр харих гад өөдрөө алхаж байсан чинь ой Fire-т ч гоё юм болоод байна уу да гэ зүгээр алхаад тэгээд урагшаа алхсан чи би бүр тэнд амьдралтаа бас ойрын 5 жил бүжиглээгээрээ бүжиглсэн. What the fuck гэж юу болоод байна? Амар айс. 25 онд ер нь Fire Stage бүр best stage болсон шүү дээ. Fire Stage Fire байсан уу? Өдөр болгон бүр pig бүр хэлсэн шүү дээ. Би өөртөө бүр ингээ pig дүүргсэн ингээ би гайхсан. Гэтэ юу амар нөлөөлд юм бэ лээ? Дугралт амар сайн байсан юм жил. Амар сайн байсан. Би ингээ тайзан дээр тулаа зогссон байхад чанга мөртлөө амар цэвэрхэн гоё сонсогч байсан. Чи хөвтгөөргөө тийм ингээд зүр хөвчөө чанга дээр тавьсан юм шиг амар гоё байсан. Тэгэхгүй бол ингээд нодлонгийнх чинь нэг л зоогоод байсан шүү дээ. Тайз болгоны нэг юу н саунд нь болж өгөхгүй. Хоорондоо зодолтой байсан шүү. Хоорондоо зодолж байгаа болохоор ингээд бүгд чангалцсан. Тэгээд амар хэцүү. Тайзнууд нь хоорондоо ойрхон. Нодлонгийнх гэх юм уу одоо тэрний өмнө. 24. Тийм. чи байсан юм уу? Сая өнгөрсөн жилийнх туу баг. 25 гайвч шүү. Чи юу явчихсан юм? Playtime уу? Явчихсан шүү дээ. Явах байх уу? 9 жил болгол явдсан шүү дээ. Аах уу. Хэдэн жил яваагүй юм даа. 2 мөн ч юм. Ковидын 2 уу? Тэр бол бүгд яваагүй. Тэр нь явдсан шүү дээ. Би явсан. Тэгээд шүү дээ. Би хасаар авчихсан. Ковидын 2-ыг тооцоолсон тооцоолсон. юм хэлж тий. Оо за би тий. Би очиж сайхан тэгэл тий нэг ингээ имэдэхгүй яг юм үзэхгүй ингээл суугаал хүмүүстэй уулзч муулзаал тэгэл нэг юм идэх юм идүүлж байгаа л тэгэл нэг хүмүүс тийшээ явуулаад тэрийн дагааж очиж үзээл өө за гоё гоё тэгэл орой марчдаг шүү дээ. Маа бэлгээ бол тэгэл мань юм чаан гэл. Мань ингэж дараа таардаг та.
Надаа ганцаарынхаа амар гоё байдаг. Ганцаар явах Ганцаар хэрэгтэй. гоё билээ. Би өнгөрсөн ганцаар байсан шүү Би яг энэ жил яг Өнгөрсөн жилээ. дээ. Сэвж сайн жил. ганцаар их хаашаа зүгээр өөрөө ингээд яг ганцаараа ингээд жоохон ингээд нөө инш тийш тайз майзаар ингээд имитсэн ганцаар амар гоёсан. Гоё идэм аа. Амар гоёсан. Тэг ингээд энэ тэнд очиад өөр групп дээр очиж алцган жагаал тэгэл группээ салаа яваад ахаар амар гоё идэг. Тийм билээ. Тэгээд би нэг хайлайт байгаа. Нэг намайг сонсдог нэг охин ч гэнэ. Кино. Тэр бас сонсгоо энийг. Аа. Тэгээ чамтай юм гоё шүү. Шинжгүй юм ярьсан. Тийм. Зүгээр л юм ярьсан юм уу? Тийм зүгээр юм ярьсан. Үүр цайлгаал юм яриа л би алсанаа л тэгэл. Тэгээ nothing happened. No nothing. Ягаад? Мэдгүй. Зүгээр л болоогүй шүү дээ ядраал би байхын руу мөрж. I mean дараа нь би өөрөө маш. заавалчгүй тэр өдрөөч тэгээ юу шүү дээ. Аа нөгөө нэг чи хаашаа бэ? Харсан те? Би харсан шүү дээ. Тэ арлуу. Харсан. Яа тэгээ та хоёр нөгөө юм дээр бэрэж ирээдсэн шүү. Комедигийн састар дээр хурцсан шүү дээ. Яа тийм баха. Яа 10 тийм баха тийм. Би ер нь дэлхийн бүх яг лавруудыг мэдхий байх шээ. Болоо. Тоолсон мэдгүй. Ариун шүү дээ. Юу? Ариун? What does that mean? Ариун Ариун гэж байна. Ариун Зүгээр body count хэлчих чаддсан бол. Хотлаад тагсан Би юм. болоош ийдлээ. Идэлээ. Хэрвээ бас их бол тэрийг тоолцсон байвал бас creepy штэ. Яа. Тийм биз дээ. Би яг ингээ нэг залуугаас би зүгээр тоглоомоор бас ингэсхийг л асуусан байхгүй юу. Тэсэн чинь бүр ингээд тоолоход дэндүү тоо хэлсэн байхгүй. Тэрийг тоолцсон байгаа надад бүр аимшигтэй сайн санагдсан. Олон байх нь хамаагүй тэр октотойгоо тоолж ин гэвд таа. Тоолохын аргагүй болцсон тоо заяа гэхдээ тэр нь бүр. Эсвэл зүгээр л надад худлаа Гурван оронтой тоо юм уу? 3 оронтой тоо. Яа. Гэтэ тоолцсон гэ бодтоо тэрийг Тэр яг үний юм уу ч гэж. худлаа ярьсан байж болно мэдээж. Гэтэ би итгэсэн тухайд итгэчээд надад тоолж байгаа нь тооноосоо илүү аимшигтэй санагдсан. Тоолж байгаа гэдэг нь Тоолж байгаа тийм тэр 3 оронтой тоог ингээд ер нь ингээд 50 60 болоод ирвэл хүн тоогоо алдна үстэй утгагүй шүү дээ. 50 60 ёо. Би өөрийгөө 50 60 гээгүй шүү. Зүгээр ер нь төсөөлөхөд. Тэр тэгээд 3 орон тоо 10-аас хүртлээ. дээшлэл тоогоо алдах юм шүү. За энэ нь бол 152 дахь нь. Гэ бодчих ингээ бодтоо. Бас нэг унсан сүмсийн ингээд дэвтэр дээр нааж Зөвлөг юм байна. биш юм чи тээ. Харин тийм. Байнгын собертэй. хэрэгсэн бэлгэвчнээ хадгалж байна. Эё. Басан симэн тэгээ юу. Яа. Нөгөөт нь ногоорч моорч тээ. Serial killer vibes вэ? Би нэг fucking disgusting нэрчгөө. Ойтон байсан юм аа. Нэг курс илүү хоёр дахь курс. Чи хаана ойтон байсан юм? Хүмүүлэг. А тийм. Хүмүүлэг төгсөн. Энэ төгсөн. Энэ бүр 10 жилийн өмнө story заа. This is disgusting гэхдээ одоо ярьчих. 10 жилийн ч одоо хамаагүй штэ. I was different, okay? Чиний тухай юм уу? Тий, би батаа нэг юм fucking Tenga egg гэж орж ирдэгсэн. Oh yeah, I remember that. Tenga egg гэх тэр нь юу вэ гэхээр ингээд за flashlight чиг. Тийм ингээ нэг удаа ашиглах flashlight тахгүй юу? Ингээ лүг мүвтэйгээ. Гэсэн чи би заваараа та. Тийм. It's a sex toy. Дилдогийн эсрэг нь. За тэгээ би хэрэглчээд тэгээ ингээд хэрэглээ дуусчаа штэ тий үйл явдал дуусаад. За. Би өрөөлийнхөө хогийн савар маяг хажтай байхгүй юу? За. Тэгээд сарын дараа гид санаад хогийн савар гэдэг цэвэрлээгүй. Гинт ингээ санаад аим сонио ахлаа болтгоо. Юу. Нэг юм аим funky бүр аим disgusting funky. Funk цаашаа стаа. Яа, sorry хараатлаа Бүр тий. cheese дээ бүр нэг юм. Fishy. Бэлэштэй заваа. Oh, salty. Шүүлээ. Гагсан чинь яг нэг Tenga egg харж байхгүй гэсэн чинь яа би нэг саяун юм шүү дээ. Тэгээ ингээ сонирхол хөдлөөд ингээ маа ингээ эргүүл хардахгүй амсрын Хүүхэд гараад ирсэн байна. Танава яаж байгаа бэ? Окей. Чи ингээд амар олон байгаа шүү дээ. Бүр амар олон толгоноо. Амар зүрх баахан ойлждаг настай.
Тэгэл харсан чинь нэр тоглоомч ногоон болсон байсан. Тэр чинь ингээд Хамаар тодорхой хэмжээнд амьд шээ тийм үү юу юм бэ байгаа өстэй гэж. мэдгүй би тэгэл шууд fuck гэл амын газ боо 2 3 давхар уутан тэгэл шууд гараад хоёрын саунд хийсэн шүү. Бүгд идэлсэн. Өнөр мөр аимшиг fuck. Сар ямар ч хэлсэн хогийн саваад тэрлэг байсан юм даа. Чи хаашаа хогоо цэвэрлдэг юм уу? Би угаасаа өрөөндөө нэг миний өрөөний хогийн сав байхгүй. Тийм тэгэхээр би тийш нэг юм хаяхгүй шүү дээ. Тэгэл баахан салиутыг тажж байгаа. Гэ ялгаагүй тийм битүү хүүхдүүд шүү. Тэр билег өрн. Билгийн өрөөнд билээс багтаа. Битгэхгүй шүү дээ. Сонирхолтой шүү. Яг нөгөө нэг юунд байдаг вэ? Яг нөгөө хордын эсрэг талд байдаг вэ? Гэж. Үгүй шүү дээ. Зайс. Нэг гранд мед яаж вэ? Гранд мед яа. Хаягийн хэлчих. Одоо байхгүй л дээ. За. Одоо би хүйдэд байгаа. Тийм. Дэс хүйч Юу 3 4. үгүй зайсангийн хүйд. Гэтэ хаа ингээ орж моронгод баачка нараа орцсон зүгээр ингээ унтчиход шин ингээ. Тэгэл заа. Манай орцонд айгүй нэг ах унтдаг байж үлээ. Бөө бараг таньдаг болцсон. Тэгээ байхгүй болчих хүрх юм нас урсан юм яас. Бас жоохон санаа зовд юм бэлээ. Тэгэл дандаа ингээд манай 2 дахь байсан. Одоо ч байгаа л та. Гэтэ би тэнд амьдрах болсон. Тэгээд яг ингээ хаалганд ингээ хөлөө тулгаад унтаж чинь айгүй сонио мэдрэмжгүй хаалгагүй сэгт нь унталтаа тийм биз дээ. Тэг ингээ ахаа дүн гарыг шаа. Дүн гэрээсээ гараад тий. Гэтэ хөрхи яг ингээ хийхэн гимгүй тий. Тэг юу гимгүн байлээ тэгээд чи. Тэгээд зөвхөн муухай ажил нэг. өмхий Дайв. тэг ингээд яг аригчаа ахын орон гэргүй аригчаа ахын үнэр different level үнэртэй нэг юм километрийн цаанаас үнэртэхээр нэг юм True. яа шууд нэг Бүргээ салхины дагуу хангалт шүү дээ. амар Гэтэ яг ингээд нөлөөс гард юм билээ шүү тийм. Би сайн нөгөө юу үнрээс нь өрөвдөөд үү би нөгөө Гөө тийм Монгол ах өдр шээ. Би нэг сая грект явчаад нөгөө онгоцны бодлого нэг таксинд суусан баггүй юу. Тэгээ нэг юм жоохон махлах ах лээс. Ингээд яг артан суудсан. Тэгээ нэг жолоо ирж байгаа шүү дээ. Тэг бүр амар өнөртэй бүр ингээд нөгөө холмосны өнөрөд шүү дээ. Тэгэл ингээд би ингээд ямар амар өнөртэй юм бэ гэл ингээд яс чи нүд тулаагаал мэлмэс гараал. Нүд тулаагаал мэлмэс гарах юм бэлээ. амар экстрим холбосны өндрөөс crazy. Орс багш шиг те. Цонхоо нээснэ ингээ өөрөө доор нь загсаа. Маа тийм багш байсан шүү дээ. Анатолий Степанов. Юу вэ? Чи ямар сургууль гэсэн юм? Би Русская гимназия Жирска. Жоков дэлөө. Модноор. Матнэр. Жоков гэдэг чи Орос 14. Тий. Бас нэг Тэр чи Орос 14 мөлөө. Йоо, Орос 14 бүр амар юм л шүү дээ. Одоо л байдаг. За тэгснэ ингээд хашаанууд нь бүр ингээд ийм амар өндөр тэгснэ хашаанаатхан дээр нөгөө нэг юм сэтгийн юм нөгөө юутай за. хамгаал шорон шиг өө. Орос 14 чи хамгийн Орос руулууд дундаа дажгүй гэж боддог байсан шүү дээ. Мэдхгүй. Амар. Би сайхан нэг цаасаараа тэр хацныг айлд очсон байхгүй юу? Тэг яг цонхоор ингээ харсан чи Орос 14 харагддаг. Тэгээд тэгсэн чи ингээд бүр ингээд тийм нэг давуулахгүй тулд нэг юм сэтг байдаг шүү дээ юм төмөр. Тийм сэтг мэдхтэй би бүр амар юу чи нөгөө Орос 14 чи юу дандаа нөгөө Оросын одоо элчинд ажиллаж байгаа Орос хүмүүсийнх нь хүүхдүүд сурдаг. Тэгээ Орос хүүхдүүд амар их сурдаг л гэж би санаад байна явчихсан. Орос 14-ийн амар Орос хэлтэй хамгийн гайгүй сайн л гэж яриад байдаг байсан. Жоков бол гэхдээ одоо ер нь бол хамгийн их орсуудтай хэвээрээ юу? би тийм бах тий. Тэнд нэг орсон байдیں۔ Орсууд Орсууд ер нь байдаг баха тий. Мэдгүй шүү дээ. Одоо ихтэй харин яас. Ихтэй аюу харагддаг л юм. Бидний ирэл сурж байхад манай сургууль руу нэг хэдийн баачканаар сейф руу дайрах гэж ороод Хиний вэ? манай ирлийн Сейфээ тий. цэглэж нөө. Тий. Мөнгөтэй сейф үү? Тий. Тэгснэ ингээд цонх мохончлоо хагалж орсноо. Манай нөгөө нэг гол яг гол мейн хаалга нь ингээд шилэн хаалга байдаг гэсгүй тий. Бүх юм хаалгаа орсон. Тэгснэ ингээд захирлын өрөөний хаалга сүхтэж мөхтэй. Тэгжсэн чинь харуул нь олж мэдээд. Тэг очоо болиулсан чинь нөгөө хоёр чинь манай харуулыг баахан хутгалж мотолсон. Өө. Манай харуулын сургуулаар хөөж мөн. Хэдий насны хүмүүсээс юм. Мэдгүй. Чаан сурж явах тоо.
Тэгээ чаавс нөгөөтг нь хоёр давхрын цонхноос ч лөө ингэж өсөрж амьд гарч марсан ч амар болсон. Яа. Тэр ингээ сургуулиар бахан тусам болж болсон. Ирлийн байршлал нь аюу тийм сонио нууцтэй. Сэндэ. Нууцаа. Гоё шүү дээ. Тэний байгаа юм шиг байхгүй юм шиг. Ер нь юм сэлбэтэд харагддаггүй шүү дээ зам дагуу. Ингээ доошоо нэг юм. Тийм доошоо. Тийм тэгснэ нэг байшингийн топ меблийн цаагуур ингээ нэг юм эвгүй ордог. Тэгээд харагддаггүй шүү. Би л тийм сургууль байдаг гэж мэдхээр ч юм байлээ. Бидний сурж явах тэр байршил үнэхээр сул тал байдаг байсан. Тийм үү? Баашканаар биднийг отоо зогсож байгаа юм. 44 44 48 48 тэгээ 33 байна. Яг тий 48. Яг ингээд бид сургуулиас явдаг хоёрхан юм замтай. Энд чинь яг ингээд отоо байж. Дэрвд гэдэг. Тий. За. Маа сургуулийн шиг дэгдэг байсан. Шийдлийн яг Монгол сургуулийнхан. Монгол сургуулийн жиштэй яг сургууль сурдаг нэг тийм жоохон гоё хүмүүс юм. За энэ русский киноос яхан тарах чинь гэл байж л гэсэн бил. Зөндөөл дээрмдэг. Амт юм яа зөндөөл. Оо та хоёр нь юу юм бэ? Сонио бүлэдүүлдэг байсан юм байна. Тэр чинь сургуулаараа бүлэдүүлж байгаа байхгүй. Нэг нэгээрээ шүү. Тэр чинь айгу ингээд яг ч юм айгу олоолаа. Бас тийм байсан. Энэ айгу цөөхөн тэгэл. Орос 3 дээрмдүүлдэг юм уу? Орос 3 чинь бүлийн сургууль штэ. Үгүй штэ. Орос 3 дээрмддэг байсан штэ. Хажуудлын бас сургууль дээрмддэг байсан. Гэтэ Орос сурч хотын төвд амар гайгүй байсан. Орос 3-ыг чи дээрмдүүлдэг байсан гэж нөө дээрмддэг нь байсан гэж нөө. Дээрмдүүлдэг. А тийм үү. Тэг хин дээрмдэд байгаа юм. Бүгд дээрмдүүлдэг байгаа юм. Тэгэл өөр сургууль хүүхдүүд амар хэрдэг байсан штэ. За би нэгийнх манайх дээрмдэг байсан юм байна л та. Ер тийм юм ивч нана Монгол сургууль. Монгол сургууль их тийм жоохон Наци те. фашист. Тухайн үед дээрм чинь нэг тийм угаасаа. Racist. Калчур гэсэн дөө. Яа. Пүүз хүмүүс. Одоо тийм байна уу? Хотын захаарч байдаг юм шүү дээ. Хотын захаар л байдаг юм шиг тийм. Ер нь тэгээ 9 дугаар ангиас хойш л тиймтэй очраа. Яа тийм. Би бас 9 10 дараа ангиас гинц зогссон шүү дээ. 10 11 төсч тэгээ байхгүй болсон шүү дээ. Дээрмд хүмүүс бидний найз болж боллоо. Нэг гой үлгэр юм тийм. Тэгээ нэг арай боловсон дээрмд болцсон юм сэна. Чи мандаа хутлаа нэг өмсөлж. Хүч хэрэглэхгүй гэж өмсөлсөн тэгэл байхгүй. Найз юм чинь. Найз ч байх тэгэл писийн хамтаа болж мөрөлдөг. Писит хүү? Биш. Одооний дээр юм үгээч. Юу юм? 10 20 к байна уу? Мэ өгчөнгүүд тэгэл хизээч тийм. 10 20 к бол хизээч буцаж авахгүй шүү дээ. 10 20 мянга. Дайц дээр. Өөр 10 20 к-г нэхээ явж байгаа бас тэнэг. Тэгээд дээрэмтгэхээ мэдж байгаа л дээрэмтж байгаа юм шиг угаасаа өгөхгүй гээл. Би нэг ганц хоёр өгөөлөөр дахиж өгөө шүү дээ. Гэтэ би мөнгө зээлэх хизэнэ л дургу байсан. Одоо мөнгө зээлэх бүр утгагүй юм санагддаг. Тэгээд хүчнөө банк босс байна тий. Одоо зүгээр гарын үзүүршт ингээл мөнгө зээлэх. UB Cab-аар юм хүргэж өгөөд юу яах боломж байна? Мөнгөтэй олох боломж байна. Яг хэцүүлтэй мэдээж. Наа чи машинтай авах хэрэгтэй байна. Скутертэй октод ингээд юу яжлээ. Скутерээ нөгөө нэг юм юутай нөгөө юу лээ? Нөгөө юу ч юу лээ? Жэтүү. Сураантай. Тийм сураантай хоёр нэг охин заяа. Би ингээд нэг хөргүүлэх гээд гэсэн чинь UB Cab-аар хөрөл дуусахгүй юу? Тэгсэн чинь сураантай хоёр охин өрөөд ирдээ. За. Үгүй та хоёрын хүрэх юм гэсэн чинь тийм бит хоёр хүргэн гээд тэгээ аваад утсан чинь хүрэх юм. Тэгэл авчаал аажил өгсөн. Тэгэл тэр хоёр хүүхд 13,000 төгрөгөөр хөрөлт хийцэн. Сураан ихтэй 10 сая л та. Яа. Тэгэхээр яа. Санам бас тэрийг бодохоор яг ямар ч мөнгөгүй хүн бас яаж хэлэх вэ гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ одоо яа хэвтэй хүн болгоныг өрөвдөд авчаасаа хэцүү шүү дээ. Хэцүү. Тэгээс өөрийгөө бас амар хасал хийж жоох юмтай болж байгаа шүү. Үнэхээр бас амар замаар бол юмтай болохгүй л байгаа. Яа. Гайгүй аав ээжтэй тий манай аав ээж үнэхээр гайгүй. Гэхдээ бүр тэрний дараагийн левел гайгүй байсан бол шал ондаалтаа гэж боддөө шүү дээ. Бүх юм амархан байх байжтэй энэ ч мэг. Үгүй юм тийм хэрвээ чи амархан юм хүсэх юм бол тий чи үр дааврын сайн мэдчих ш дараа нь юу болох юм? Юу болох юм? Юу болох юм? Амархан юм өсвөл тий тэгэл нэг бол шорон Надад яг сая бодож бассан. No. Би ер нь айгуугт бодсон юм аа. Сая яг асуух хурдан баяжмаар юм шүү дээ. Тэгэл за хурдан баашаа юу байгаа гэнгүүт дандаа л нэг юм лалрын аргууд. Тийм. Тэгээ яг одоо ном болохоор яг ингээд ёс журмаар нь ингээд хэцүү энэ тэр борчс айгүй ингээд гэтээ удаан тэгээд тийм хүний соус ч одоо юу юм хүний ингээд
Сүнсэнд чинь айгу тийм сөрөг үр давраг. Гэтэ тал нь аз л байгаа байхгүй. Ингээ яг эргээ бодохоор. Яа бас манай подкаст ингээ зүгээр тайминг нь зөв байгаад бас явчлаа да гэж би бол боддог үе зөндөө эргэлцдэг үе бол зөндөө байдаг. Бид хоёр онцгой юу эсвэл зүгээр тайминг нь амар зөв байсан. Үнэхээр яг тухайн үед байхгүй юм хийцэн юм шиг санагддаг. Тухайн Монголын хөөрхөн жижиг зах зээлтэй. Хэмжил тайм. Харин тийм юм билээ. Тэгээд яг цагаа зөв олж хийгээл тэгээ бид хоёрын хамгийн том давуу тал бид хоёр яг зүгээр нэрэн гисэл 7 хоног болон хийдэг байсан. Тэгэл хиндэ яа гэж сонсдог байсан хүмүүс энэ ингээд яг science шүү заяа. Psychologically хүний хоолойн тасдаг байхгүй юу? Тэгээ хиндэ бид хоёрыг ядаргаатай гэж сонсдог хүмүүс зөндөө байгаа. Эвгүй тийм 90% нь тийм комент хийдэг гэсэн. Ямар айлгүй юм бэ гээл те. Сүүлдээ тэр нь дасчдаг байгаа байхгүй юу? Тэгэл дасаад ирэхээр дотн санагдаад тэгээд гадагшаа явахаараа дотн хоолойгоо сонсмаар санагдаад гэдэг ч юм уу. Ингээд гэтээ яг бас оргууч юм байхгүй л хальтаа. Гэхдээ л тайминг зөв таарад ингэсэн баг. Тоо шүү дээ анх дагч нарын нэг шүү дээ. Харин тэгээ таарсан юм аа. Танил мэдрэмж дараа нь битээс. Яг энэ жанраа л ярьж байгаа шүү дээ. Тийм. Танил мэдрэмж бол айгуу тийм амар inspiration байсан. Тоо сонсдог гэж нөө. Тийм би бол би бүр синдрээс өмнө сонсдог гэсэн. Синдрийг таньдаг болохоос өмнө Би хажууд нэдвэсэн ч шиг. Тий. Тэгэхээр танил мэдрэмжийн формат бүр дахиж хизээч хийж болохооргүй аим шиг формат. тэр үнэхээр амар юу natural. Дэндүү wild бүр амар wild. Тийм заримдаа сонсоод аваад өгтөө юу болоод байгааг нь мэддэхгүй. Гэтэ тэр нь ингээд би тэр өрөөнд байгаа юм шиг л мэдрэмжийг өгөөд байдаг байсан амар гоё. Игдээс хоо ингээл Батаа битээ найз дээр маа ингээ хангав тэгэл уулзна. Тэг зүгээр ууж идэл ингээл амар ингээл сухтан ингээл wild байгаа штэ. Тэгвэл цааш гинт микрофон гаргаж ирснээр за биччихгүй энэ чинь тэгэл ингээл шууд өгчин заяа. Тэгэл ингээл fucking random хинт ч хэрэггүй хачаач юм яриа л. Би Тука гэдэг залууг амьдралдаа харж байгаагүй хаа. Гэтэ би амар сайн мэдэн зүгээр л подкастнаас. Амьдралдаа харж байгаагүй юу? Би ямар царайтай хүн гэдгийг мэдгүй харчаад би Тука гэж мэдээгүй байгаа. Тэгсийг хараагүй юу? Тийм үү. Мэдгүй. Ялыг үлээж хараагүй. Тука ч бас алдартай шүү дээ. Ямар яасан дээр үхсэн дээр юу илээ тэр доо. Аа? Би ингэ зовж байснаас. Ямар яасан нэг ялыг үлнэг те. Тэдний харж байгаагүй юу? Боос гэдэг дуу надад алдартай шүү дээ. Тийм. Бас өдөр болгоно юу яа. Одоо тэгээ дуу муу ээж юм. Сүүлд дуу байсан байлээ. Damn. Нэр яг нэг 2-7 хоног маань юм л цэцээс те. Би 2-7 хараад. Оо вау тийм үү. За энэ дууны төгсгөл явуулаарай. Pussy power. Damn. Shout out to God. Би Батаматагийн царайг төрөйд мэддгүй байсан баха. Тийм л эрт. Цанхлаа дээр. Чаа. Царайтай юм байдаг байсан юм уу? Үгүй. Би чамтай танилцахаас өмнө л сонсч ирсэн юм санагдаад байгаа байхгүй Шүү дээ. Чи надад сонсуулж ирсэн юм уу? Тийм шүү дээ. 2 өдөр. Чи ажилд орсныхаа дараа сонссон. Их сургуулийн 2 дугаар курс сонсч ирсэн. Ажилд ороод ер нь бол яасан шүү дээ тэр чинь. Тийм, би үл бас 1-2 дахь курс Хэлсэн гэж сонсож байгаа үедээ Тукаг олсон гэж. Өөр өнцөг. Тийм. Тэгэн танил мэдрэмж гэдэг нэр нь ч гэсэн айгу танилж нэрснэр. Тука Батаа хоёр хийдэг гэсэн мэт л юм. Хост нь. Эхлээд Батаас тэгээд ко-хосттой болоод тэр нь тэгээд Тука. Миний санаж байна. Гэтэ амар штэ биш амар биш юм байна. Өвлөө тэрүүгээр чинь Night-Train яах мах орж илүү. Юу лээ? Тэр чи та нар лөө. Манайд Night-Train орж байгаагүй. Ямар ч тааш би шал амар ойлж бодсон санаад байна. Ямар ч тааш зүгээр л Night-Train яах мах байгаадсан гэсэн. Colors орлоо. Танд билэмжээр. Үгүй орсон. Чи зөндөө ордог гэсэн шүү дээ. Тийм. Ямар ч тааш тэгэл тухайн үед яг одоо амар од болж байгаа хүмүүс тэрүүгээр орж гарлаа. Яг энэ хажууганд идэг байсан аа тий. Yeah. Red. Тэгэл тойд болохгүй байгаа сте. Ер нь бол хий гэж бодож байгаа юм байна тий. Yeah, combat is real. Та хоёрын нэр бас амар гоё штэ. Тийм тэгээд тайд маань одоо манай подкаст 20 дугаарын дараа дуусахад Тайдны дараагийн legacy авчих юм уу? Тийм. Тийм дараагийн legacy-г одоо таад авч яв та. Тийм эрэхтэй Сэндэр номи 2.
Ихтэй синер бол билгээ гэж. Тийм би анан л юм байна л да. Гэхдээ ер нь гэхдээ тайдтай амар харьцуулагддаг болсон байсан шүү дээ. Эрэхтэй гэлөө. Эрэхтэй хөлбөр гэлөө. Тий, нэг ийм чөлөөтэй подкаст аав секретээс өөр юу бол манайхыг л гэдэг ах шиг үүдэн шүү дээ. Дүүд. Одоо ихтэй подкаст бол бүр маш их болсон. Тэгээд чанартай байна. Амар чанартай. Тийм үү. Production value бүр ингээд нодлон 2 жил 2-3 жилийн дотор бүр үнэхээр амар сайжирсан. Бүгд л шүрээ барьсан байх юм. Тэгэл тэр чинь үнэтэй микрофон штэ. Тэгээд тэр үед бид хоёр л шүрээ яг бид хоёр л нэг хитгэн шүрээ байдаг байсан юм аа гэдэг. Батагийн ачаар амар сайн юм дээр бид хоёр унцсан. Би яг телевизийн камертай байсан ш бид нар. Тэ та ирээд тийм штэ. Оо яа, тэгсэн яг чи тэр камертай байхгүй болсон. Тэг байх бүхэн яг өөр сонсдог Монгол подкасттай байгаа юу одоо? За яг үннийг хэлэхэд би ямар ч Монгол подкаст сонсдоггүй. Гэтэ би маш их Англи Америк подкаст сонсдог. Бүр миний подкаст хийх шалтгаан ч гэсэн өөрөө амар их подкаст сонсдог байсан болохоор хийсэн. Тэг би амар подкаст сонсдог. Хөгжим сонсох ядраад байт юм аа. Би тийм төрлийн. Сүүлдээ ингээ хөгжмнүүд надад бүгд ижлэхэн сонсогдоод би амар ядардаг шин. Яриа бол тэгдэг юм. Би бол яриаг бол сонсоод л байна. Одоо би бүр 4 цагийн урттай подкаст юу ч өгүүлээгүй юм шиг сонсдог шин. Тэгдэг юм аа. Подкаст сонсох чинь амар хэцүү гэдэг шин. Тиймээс шовтон юм яриа сүүл рүү яа за болоо. Үгүйгээд хит их мэдээлэл аваад байгаа юм шиг. За болсон. Анд тэрэл чи подкаст сонсдог. Подкаст сонсдог. Би нэрийн хэсэг Монгол подкаст ерөөс сонсдог. Монгол подкастаас. Тэгээд Монгол подкастуудтай айгу мундаг болоод байгааг бол мэдэрчлээ гал. Амар болоо сайн хүмүүс болол. Тэднийг бол мэдж байгаа. Гэтэ Зөв штэ тий. Бас байхгүй л та. Тэгээд Америк англи хэл дээрх подкастуудыг сонсохоор бүрст амар ниш юмнууд байна. Зөвхөн одоо миний амар дуртай сонсох дуртай юу болохоор Radio Lab-ийн Law and Order гэдэг байхгүй. Зөвхөн хуулийн сонирхолтой кейсүүдийг ярьдаг. Гэтэ мэдээж тэгэлдэг чи Америктай хязгаарлагдмал юм ба ярьж байгаа шүү дээ. Тэгтээ тэр нь амар сонирхолтой байдаг. Нэг юм кино үзэж байгаа юм шиг гоё ярьдаг. Тэгээ би яг тийм юм зохиолтой ч юм шиг сэтгүүлийн сурвалжлах ч юм шиг тийм юм хийж үзмээр байгаа байхгүй юу? Одоо ийм импров биш. Шууд ярьцдаг биш. Энд чи эфорт айгу бага орж байгаа яг үнэндээ. Яг ингээд би өнөөдөр энэ сэдвэр хийн гингүүтээ тэрийгээ судалж модлаад тэг холбоотой хүмүүстэй ярилцаж тэрнийхээ сниппетүүдийг оруулаад тэг ингээ ийм кино шиг юм хиймээр байгаа байхгүй. Гэтэ only audio. Бүр яг миний бодож исэн юм л амар яриад байгаа юм санагдав. Чи бас их гэдэг юм аа. Бид яг ингээд ер нь бол жоохон сүүл ингээд билебтер ингээд подкаст хийдэг байж байгаа. Жоохон сүүл рүү ингээд мотивац унсан гэх юм уу. Тэрний нэг шалтгаан бол ер нь амар тэрээсэн. Хитрхээ ингээд яриад л тэгэл би өөрөө ч ингээд амар ингээд юм яриалцсан. Гэтэ яг ингээд би яг ингээд хэрэгтэй юм ярьж гинөө. Би юу ингээд анх боддог байсан юм а хийж гинөө гэл. Тэрэн дээр амар чинь нэдэг болоо. Тэгээ би яг ингээд өөрхөн сонсдог юм а ирээд харангууд амар цэгцтэй надаа ингээд яг гоё мэдээлэл өгөөд тавьсан надад. Тэгээ би ингээд ерөөсөө тийм хийж чадахгүй одоо нэг жоохон одоо гутардаг ч юм уу. Тиймэрхүү надад л ер нь л байсан. Тэгээ би ингээд зүрлэл маазраал. Яг гоё л доо. Тэр нь бол амар надад фан ингээд өөр шинэ гоё хүмүүстэй танилцаал. Тэгтээ зүгээр яг миний яг өөрийн яг ингээд хүсэж байгаа яг юуг бол ингээд fulfill хийж чадахгүйсэн байхгүй. Тэгээд надад яг тиймэрхүү ингээд бодлоос амар их байдаг. Харин тийм. Тэр бол надад 6 жилийн дараа ярьж байгаа. Анх би яг ийм маазра юм айгүйг сонсдог байж байгаад яа ийм байдгүй болоо гэж тэрийг хийчээд тэгээ одоо болонгоо миний сонсдог юм ингээд энэ хугацаанд амар өөрчлөгдсөн. Одоо би бүр амар гоё юмнууд сонсоод ийм үед бас болох юм байна штэ гэд. Яа монгол хэл дээр ийм байдгүй болоо гэл яг л адилхан шалтгаанаар л өөрийнхөө одоо юу гэдэм те сэдвийг өөрчлөмөр санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд амар гоё подкастууд байна. Яг англи хэл дээр англи хэл бас амар сайжирна. Сонсоод ах юм бол ихэнх нь ойлгохгүй. Би бас заримдаа ойлгодгүй юм. Их хүнд юм таарчвал хуулийн илэг мэлгийг чинь заримдаа ойлгохгүй. Тэгэл сонсоод ахаар энэ ийм утгатай л байсан юм байна гэд англи хэл аягүй сайжирна. Тэгин чи үнгүү амар гоё.
бүх контент үнгүүгээ одоо. Подкастны бүх контент юу нүггүй. Тэг яг энэ одоо аппликейшн дээрээ те. Тэг хэдүү айд сонсно. Тэр бол бүгд ойлгодог болсон. Ойлгохгүй байгаа надад заримдаа ингээд би гоё гэдэг шүү дээ. Тийм тэгэл энэ надад нэг амар туссан юу н RGB гэдэг үед ч Ruth Ginsburg гэдэг нэг амар feminist одоо Америкийн нөгөө юу шүүхт байсан шүүх гэдэг юм уу тэр одоо юу гэдэг юм. Тийм тэр хүү эмхтэй анх одоо ингээд эмхтэй хүнийг vote тийм амар хөгшин хүн байгаа байхгүй одоо нас орсон. Эмхтэй хүнийг Америкт vote хийж болдоггүй тийм. Тэгээд саналаа өгч болдоггүй байхад нь эмхтэй хүнийг саналаа өгүүлэх тэр юмыг хийжсэн тийм нэр хүндтэй мундаг хүн байгаа байхгүй юу? Аюу тийм нэр бүхий нөлөөтэй хүн. Тэгээд тэрний тухай эпизод нь бүр амар гоё байсан. Йоо тэгээд 40 минут. Тэг ингээд зэгцтэй тэг дундуур нь ингээд ийм аудио юмнууд аягүй гоё оруулцдаг дандан гэж үгүй лав ордрын дуу байдаг штэ дандан гээл тэр мөр нь орж ирэл тэг RGB-ийн ингээд ярилцлагын сниппетүүдийг ингээд оруулж маар бүх юм аудио штэ. Гэтэ ингээд сүултээ гудамжинд ингээд алхаад сонсоо явахаар ингээд нүд харагдаал вау гэд тэгээд зөвхөн сонсцсон болохоор яа ч юм амар наалтцсан байдаг. Тэгээ миний амбиц бол тийм байна. Гэтэ тэр бол бүтэн баг ажилдаг. Тийм. Тэгээд тэр чин зах зээл нь мэдээж том учраас олон хүн сонсож байгаа. Нийш мөртлөө. Тэгээ хаа байсан Монгол нэг нөхөр сонсож штэ. RGB надад ямар ч хамаатай. Тэгээ тийм л яг юм куратад л юм Монголд одоо байхгүй байна гэж би бодож байна. Одоо ярилцлагын шид honestly it's over. Sorry. Бүр арай л тийм. Everyone is in everyone's podcast заяо. Шинэ хүнд ингээд би шинэ хүнтэй юм ярьлаа гэж бодсон. Тэр хүн аль хэдийн өөр 3 подкастэнд орсон байгаа байхгүй юу? Гээл тэгэл. Гэтэ яг ярьцлагын юу ингээд жоохон мэрэгжлийн тийм нийш хүмүүсийг оруулахгүй юм шүү. Тийм. Тэд нар чинь ярьж чадахгүй амар хэцүү л оруулах юм шүү. Тэг ярьдаггүй хүн чинь бас хэцүү байд юм бэлээ. Тэр хүний чинь яриулна гэдэг чинь бас чадвар ороод байгаа байхгүй юу? Яриулна гэдэг чадвар юм бэлээ. Тэгэл Чадвар юм бэлээ. тэгэл сонсож байгаа л тэгэл асуу шүү дээ. Тийм. Би бол яг өөрөө тийм ярихаас илүү надаа яг үнэхээр интервью их нэлээд гоё сонирхолтой байдаг. Яг асуултуудаа ингээд ботоод гэж жоохон ухаад гэх юм уу. Тэр талаасаа над ер нь Та подкаст хийж байна. Гэхдээ би бас нэг жоохон нэг тэр тал дээр Хин бид хоёроо боорог болчихно. Өөр тийм нийш юм бодож байгаа гэдэг тий. Би ганцаараа шамаараа яг үннээ хэлэхэд зүгээр. Яг үнэндээ л муухагаар хэлэхэд бол тий ганцаараа хийж үзмээр байна. Тэг яг стриминг was easy тэгээд эхэлжээ гэж бодсон. Гэтэ би бол яг юм зохиолтой юм хиймээр байна. Зохиол гэх юм уу одоо бэлдсэн юм. Easy гэж юу? Easy штэ. Юу ч хийж болно штэ. Байгаар л ахсан юм шүү. Тэгтээ чи чамд бол бүр easy. 3 4 цаг. Чамд easy. Чамд бол би билээ сүүлийн 2 3 жил. Сүүлийн 2 болж. Би одоо яах юм гэж. Guys сайн уу? Яа. Follow subscribe. Ямар яс хин ямар саб өглөө. Найжруулах ингээд хичээх шаардлагагүй зүгээр ингээд өчигдөр алсан юм ярьж байгаа чи ингээд entertaining байгаа байхгүй юу? Би ингээд хэрвээ миний хувьд ингээд өчигдөр амар entertaining боллоо ч гэсэн би тэрийг чамшиг тэгж ярьж тааргүй байгаа байхгүй юу? Би тийм гоё юм. Гэхдээ зүгээр л яг уу энгийн юм чи entertaining яриад байдаг гэх юм уу? Тэ зүгээр ингээд амар ярьж байгаа юм чи ингээд амар энгийн мөртлөө ингээд инээ түргээл. Тэ тэгэл тэр чинь нэг тийм ингээд бас амар чадвар байгаа хатах. Авьяас. Харин энэ чи яг юм энержи чинь яг болоод идэм аа. Стример энержитэй. За би speed бол. Mongolian speed. Анар бас яг тийм санагддаг. Данк, анартай данк тийм. Яа. Анартай яа наад ёо тойр нэр амар адилхан юм шүү. Тийм. No. Тэр хүн бүр надаас эзэж тийм энерги гарахгүй. Тэр хүний Хитэн өдрөөр хийдэж шүү. Тийм. Яг чи Маратон маратон үйлбэр юм I шүү. can't do that. Тэр хүн одоо бүр амар Мөнгө олддоггүй юм шүү гэлээ бас нэг амар. төлөөр хийж байгаа бол. Тэр үедээ хийсэн гэсэн гэтээ би тэр бас стримингд нь орж исэн юм аа. Тэг маратон хийжсэн. Тэг ингээд мөнгө оруулангууд цаг нэмэгддэг. Тэр юм мэдхүү. Стримнийх нь. Тийм. Тэг стриминг маратон хийгээд идэг байсан юм аа хэсэг хүмүүс. Хүмүүс чинь нон-стоп ингээд донейтлаа л юм шүү. Тийм. Тэгэл хүмүүс мөнгө нь орж ирээл унтахгүй унтж байгаа хүртэл бичдэг гэсэн. Тэр бүр амар. Crazy бас тий. Тэгтээ чи хөөрхөн охин байж ижил тэр хийнэ сте. Нөө анар хөөрхөн өх юм уу? Аагүй. Тийм Чи шүү. entertaining байж шүү. Гэхдээ би нэг entertaining тийм унтдаг тийм формат харсан юм аа. Баашка ингээ унтан цай. Тэгэнгүүт ингээ мөнгө өгөнгүүт сэрээдэг.
даалгавар байл. Яа нэг онцоо гид амар чамтай fuck сэрэл буцаад онцоо. Black Mirror шиг юм аа. Тэгээ хүмүүсийг онцорхгүй хонг хийгээ сэргээл байгаа. That's crazy. Мөнгөтэй болтол юм шүү дээ ямар ч гэсэн тий. Нэг 7 хоног зовоол Стрим үздэг үү? би үздэг. Би үздэг. Би зөвхөн хэсгүүдийг л хардаг. Wire хэсгүүдийг л Яа л үздэг үү? Би тэгээд тийм бол урт хугацаанд үнэхээр үзэж чадахгүй. Надлаа тэр яг бүтнээр нь биш зүгээр амар харах дуртай хэсгүүд гэвэл би тэр Kaimail жоохон үзэх дуртай. Тэр амар сонирхолтой юм аа. Сонирхолтой үү те? Бүр ингээд шинээр форматууд ингээд бүр стандартыг бүр ингээд дахин шинээр ингээд эвдээд шүү дээ. Тийм үү? Би ихтэй юугч киногч би зүгээр яг хараа сууж үзэж чадсан байлээ. Би заавал хажуугаар нөөрөм хийхгүй болдгоо. Би ингээ кино зүгээр суугаад үзэх гэсэн чинь чадахгүй юм чам. Тэгээ тийм өвчтэй болцсон. Үнийг би өвчин гэж харж байгаа. Бас хажуур нуцмуцаар оролдолоо. Тийм уцаа харчиад байдаг амар шин. Би тэр кинонд амар гоё байгаад байгаа байхгүй тэр сонирхолтой. Гэтэ ингээд хоорондоо хүмүүс ингээл юм яриад emotional ингээл байж байгаа штэ. За юм ярьж байгаа юм чи. Хүнийг харч яад дээ. Толгой ерөөсөө ингээд энийг би харах ёстой гэж ажиллахаа болцсон байлээ. Би ингээд дандаа ажиллаа хийж байхдаа подкаст сонсдог, хөгжим сонсдог, кино тавьчдаг. Тэг ингээд заримдаа би одоо би Сопранос үзэж байгаа байхгүй юу? Үзэж байгаа заяа гэхдээ. Аль. Подкаст шиг үзэж байгаа би. Sopranos. Зүгээр ингээд хажуудаа тавьчдаг. Тэгээ амар гоё син болж байгаа юм шиг болонгууд нь ингээ харчаад тэгэл ингээ Эдгээр сизон дээр явж байгаа. эхний сизон дүнгийн эхэлж байгаа. It's good. It's so good. Тэгээд амар manly show байлаа. Амар Яг сүүл рүү тэгнэ. яха ямар ч шоу нь л да тий олон жил хийчихээ. Гэтэ You know what show is not boring? Breaking Bad. The Wire. The Wire. Яа би яг чамд хэлсэн. Wire дээрээ надад Wire бол Монголд HBO өгдөлцсөн чинь амар гоё Амар байна. гоё л би сэрийг үзэж байгаа. Тийм хажууд нь Wire үзэж байгаа. Таа штэ. HBO бис Max нуу. HBO 800 шүү дээ. Netflix биш яг Netflix шиг HBO Max. Тий. Тэр бэквис юм уу? баггүйсэн. Аа. Тийм тэгээ HBO Max-д олцсон so many choices. Гэтэ дандаа good choices. Тий аашаа. Биш Сайн үү? хэлсэн байлээ. Залхуу болсон. Буруу мэрчлээ. Буруу биш шүү дээ. Бид нар мөн угаасаа тэдэрт мөнгө бидний мөнгө хэрэггүй. Бид нэр ингээ монголчууд та нар хулгайгаар үзлээ мүслээ гэд. Монголчууд бүгдээрээ хулгайгаар үз. No one cares заяа. Яг үнэндээ. Бид нар маркет гэж бодож байна уу? No. We're only 3 million. Yeah, 4 million. Үгүй 3 саяулаач үзэхгүй байгаа штэ. 500 мянган л үзэж байгаа. Яг үнийг хэлэхэд. Netflix руу. Тийм. Гэж би бодож байна. 500 мянгач бүр амар их сонсогдож байна. 500 мянгас бага хаа. Монголчууд 500 мянган чи 500 мянган аккаунт байгаа гэж бодож байна уу Монголд? Тэрнээс бага хаа. Баг харин тийм. Яаж ч үзсэн бид нар ерөөсөө чухал биш. Одоо л HBO бидний өрөвдөөд орж ирж байна ёо. Тэгээс сүүлийн 2 жилд та Монгол бүр амар PR үртлээ шүү дээ. Тэгсэн. Амар бүр Монгол бүр famous болж шүү дээ. Одоо дахиад physical Asia дээр Монгол гэж байгаа ямиг л бид нар харж байгаа ах яг үүндээ бас. Энд more энд зүгээр өсөж чараа сүйтгэж гинөө. Энэ хөөрхөн боо штий. What is coming? Би л энэ хулгайгаар үзхийг бол би үзэл гэж хэлдэг. Монгол юм харин бид нар хөдлөж авч үзэх хэрэгтэй. Тэр бол амар өөр. Ягаад гэвэл монголчуудаас өөр хинч тэрийг үзэхгүй. Яг үннийг хэлэхэд. Тэгэхээр монголчууд нь л монгол контентыг хөдлөж авч дэмжихээс биш. Тийм болохоор guys миний мууж байгаа. Америк шид нүүн гівсэн шид. Ядын хулгайлал үзэн л эцтэй ядын. Тэгэл бидний мөнгөөр дутлаа ёо гэж би боддог. Копирайт дэлхийд өөр хаа. Өөр байдаг хаа. Бүр амар үлгүү. Амар хөө. 30 сая долларын fucking lawsuit тий. Орж ирдэг байлгүй. Nintendo ч тэрүүгээр бүр амар гэсэн шүү дээ. Тийм. Бүр ингээ бүх өнрөө баг ингээ хэрэглэгч рүүгээ хүртэл ярьдаг гэсэн шүү дээ. Тийм. Бүр амар. Япон ч тэрүүгээр бүр амар fucked up юм биш шүү дээ. Үнэндээ YouTube бол амар л копирайттай шүү. Гэтэ бас тийм монголччтой гоё шүү. Копирайтаар нэг сурчлаа байхгүй шүү. харин Шакирагийн тэр нэг дууг оруулсан шүү дээ. Гэтэ би зүгээр л би яг дуулж байгаа хэсгээ оруулаад тэгээд нэг Шакирагийн нэг жоохон хэсгийг нь оруулсан байсан. нэг копирайт ч бас тий. Брэм 10 секундээс ч 5-аас ч доош байсан. Би яст гэжсэн. Тэ нэг юм бит хэд ингээ тэр дууг ашиглаад зараад байгаа биш. Тэ би бүр ингээд нэг юм копирайт арай л too much гэдэм болов уу гэж бодод шүү.
Ийм ялгах одоо ингэж амар хөгжсөн. Ингээ бидний харангуудаа гэд ингээд үлдээш болдог юм уу гэж. 20,000 баха. Болохгүй л хальтаа. За дуусах удаа найзуудаа. За. Баярлалаа. Сүүлийн хэсэг өстө гоё ялаа камер болчих гэж. Нэг зүгээр ингэдэж штэ ингээд хүн амьтаа уулзаал ингээд жоохон ярих юм дуусна те. За. Яг тэгтээ. Жил ахс юусэн юм хэмээг болох. Яа гоё штэ. Бас өөр подкаст утаас яг. Таяр одоо минь сайн өргөжлүүлж эхлэхгүй хийгээрэй. Хийнэ. Подкастаа. 7 хоног болсон бид хоёр хийдэг гэсэн одоо таярсан 7 хоног таа. Тэгнэ. За 7 хоног хийх юм уу? Амлалт өгөхгүй. Өмнө зөндөө амлалт өгөө зөндөө амлалтаас мөрцөн болох юм. Яа. Тэгтээ өргөжлүүл чинь. Бүр мөсөн зогсоогүй. Тэгэл сардаа нэг хийх бол сардаа нэг хийн гэдгээ хэлэх хэрэгтэй юм шиг үлээ. Тийм үү? Хүмүүс ингээд цөөхөн ч гэсэн ингээд хүлээдэг хүн байд юм бэлээ. Тэр хүлээж байгаа хүнийг үнэлэх нь тэр хүнд аягүй гоё мэдрэмж өгдөг юм шиг санагдсан. Тэгээ нэг хүн байсан ч гэсэн нэг фэндээ зориулаад за бидний дараагийн дугаар 2 жилийн дараа орно гэх юм бол аанцаа гэх нөгөөх нь 2 жилийн дараа comeback хийх болов. Тийм possibility байгаа юу? Одоо тийм боломж байгаа юу юм? Maybe гэтээ бидний нууцаар бол мэдгүй хэлж мэдгүй шүү дээ. Бид хоёр би ингээд гаргасан шийдвэртэй харамсаад за миний стрим шаахгүй байна гэд хоёлаа буцаад хийя гэх юм бол тэгэл хийж болох. Синдэр тгий гэвэл. I want to try something else. Өөр юм оролдож үзсэн байна. За амжилт хүсье та хоёрт хоёулаа тэгээд бас бид хоёрын оруулсанд баярлалаа. Баярлалаа. Та бас fellow podcast hosters. Thank you. Монголын подкаст чит Монголын Мазрал подкаст Гэхдээ маа подкаст юу н анх би та хоёрын подкастэнд ороод баг тэгээд хэлчихсэн шүү дээ. Тэгэл анд нас санал тавиал гэсэн шүү дээ. Тийм. Одоо ингээд хоёр ээж маань ингээд болж байгаа юм байна. God mother. Хоёр хүн ингээд одоо зүйлээ да. Хоёрын сонсоодаас ер нь ихсэн хүмүүс зөндөө байгаа хаа тий. Of course яа. Тийм. Миний inspiration-ээс гэж би хэлж чадахгүй л дээ. Зүгээр л тийм гот хоёр учраас гоё лежендэр шүү дээ. Тийм. Yes, бидний нууц. Камер авахгүй. Камер Подкастын түүхийн номонд ямар ч тааш таад нэрвэл маш тодор бичигдсэн байгаа. Энэ хамгийн алдартай эмэгтэй хосттой подкаст уу? Яа. Тэгж бодвол гоё л байна. Гоё л. Гэтэ not now, currently үгүй бах гэж би бодож байна. Үгүй подкаст нэхгүй. Зөвхөн подкастаараа ингэж амар ингэж famous болсон. За тийм шүү. Started from nowhere хинч биш байж байгаа. Би бол ялангуяа. Та хоёр хоёлаа шүү дээ. Тэгээд ямар ч байсан. Эхний дугаарууд бол яг Синдрийн клаутараас жоох явсан. Синдэр чинь ийм жижигхэн интернет famous байсан байхгүй юу? Тэгээ tiny. Тийм Tevslike Tumblr ч та бас яг байсан байхгүй юу? Тэгээд тэрнийгээр жоох юм нэг push авсан юм аа. Push авсан. Тэгэж эхлээ тэгэл random хүмүүс орж ирээл. Тэгээ зочид сайн байсан нь орсон бүх зочидтой баярлдаг. Зочдын push бас их өндөр байдаг. Зочдын push бас өндөр шүү. Тийм. Чанартай зочид айгүй ойрлын орцсон. Тэгэл тийм шүү дээ. За одоо яг дуусгая. За guys баярлалаа. Ингээд манай бидний ноц подкастын 270 дугаар дуусаж өндөрлөж байна. Ингээд та бүхэн 21 дугаар үлдлээ гэж. 21 20 гэдэг дугаар алган дээр. 29 гэлтэй. Ингээл явах нь шүү guys. Тэгээд баярлалаа. Тэгээд бит хоёр үргэлжлүүлж авч явна. За цаа ингээд цааш нь ингээ өгөө явуулъя. Хоёр ээжийнхээ ажлыг хоёр хүн авч явна. За. Гэж одоо тангараг үргий. Энэ Emperor Silk. Манай Мики готлож авч болно. Тийм үү. Тэг манай Мики готлож байгаа. Тэг эн чин хэдэр авлаа би чинь. 1,350 аваар л авсан. 6 нийлхий 600 байгаа зүйлсэн. Гайгүй бас тээ. We'll talk. We'll talk. Оо энэ ч гэсэн унтарсан байж тээ. Юу?
За. Номын чиний утсан дээр байна уу? Миний утсан дээр би л байгаа шүү дээ. Тэмэлх. Тэг чиний утсан над чи ингэ жоохон татаж авсан болоо. Юу Андер чинь тэгэхээр унтарсан гэдэг чинь би эхнээсээ хэлсэн байгаа юм. эхнээсээ унтарсан юм лээ бүр бичээд. Үгүй эхнээс унтраг. Хинээс онтраг байх. Би байсан би шалгац. За бай. Номыг юм ихлүү бай чи. Бай. Бай. Хинээс унтрч үхтэй. За битэд. Сүүлийн цаг ямар ч рекордгүй байсан бол маш харамсалтай. Маш харамсалтай. Асахгүй шүү. Юу болчихоо өнөдөр чи. Ийм юм болдгоо юм да. За чи юу ч гэсэн файлаа сая хинээс авсан. 0 он. надаа тэр цайлын баа. Сүхэн чи би тойролт мэддэг найд нууц. Бөөс паар сан шит татан би нүрээрээ наал.